Сайн мэцэн үү та бүхэндээ орой мэндийг хүргэе. Шинэ 7 өдрийн мэндийг тэгээ мэдээж хэрэг яг энэ цагт бол та бүхэндээ энэ бит тохирдог байгаа. За тэгээ та бүхэндээ бүгдэнд орой мэнд хүргэе. Манай баясаа маань бол та бүхэн мэдж байгаа. Дубайд байгаа. Тий. Хожицсонд явж илээ. Тий. Тэгээ баяр хүргэе. Тэгээ бас маш гоё түүхэн ажлыг авсанд асуудлууд багтаа бас баяр хүргэе тийм ээ. За тэгээд бидний бол одоо 38 дахь дугаар энэ бит токийг мэдээж энэ бит токийг хийх хэрэгч бол электрон бараа нэгтлгүүр PC мол бүх төрлийн электрон бараануудын тусмаа бүх төрлийн гар утсыг та бүхэн урьдчилгаагүй лизинг авах боломжтой гэдгийг та бүхэн хэлж байна. Тэгээд хэлмээр байна. Тэгээд мэдээж хэрэг бүх электрон бараануудыг та бүхэн электрон барааны нэгтлгүүр PC мол-оос авч байгаарай гэдэг сонгороо гэдгийг хэлмээр байна. За дээрэс нь нэвтрүүлгийн хэрэгч илүү тийм бол Pepsi брэнд байгаа гэдгийг таатай байна. За тэгээд гоё. Юу финалийн талаар гоё. Финал эхэлсэн байна. Ямар хуу байна? Ер нь сэтгэл гоё нөө. Ер нь маш хүлээж гинөө финалийн тоглолтуудыг. Яг хөө мэдээж финалийн чинь гоё өрсөлдөөнтэй олон тоглолт гарсан финал орол гоё явах гэж харж байгаа. Тэгээд яг цуврал болгон дээр Индиана нэг хулгай хийж байгаа. Тэрийгээ ч гэсэн Оксиг эсрэг хийчлээ тий. Тэгээд энэ хэслээ да. Уул нь энэ тоглолтууд угаасаа эхнээс бол мэдээж Оксигийн талбай дээр ер нь хожих юм магадлалууд хамгийн өндөр багт мэдээж ямар ч асуудалгүйгээр Оксигээс удирдлага амжилтыг чарсан тийм ээ. Түүхээ чарсан энэ удирдлага одоо үзүүлсэн одоо стат бүх юмараа илүү баг нь Окси. Тэгэхээр энэ талбайгаас хожил авна гэдэг бол Индианыг бол маш хүн даалгавар байсан. Гэхдээ авчих юм бол албан ёсоор энэ цуврал маш сонирхолтой болж эхлэх юм байсан тийм ээ. Тэр 2-2 дуусчих юм бол ер нь цуврал маш хурдан дуусчих байсан баг тийм ээ. За ингээд энэ тоглолтыг бүгд дэлхийд даяараа үзэж эхэлсэн. За мэдээж хэрэг маш үзэлттэй бас. Дээрээс нь цоошин нэмбэгийн авраг бас төрнө гэдэг нь албан ёсоор ингээд мэдэгдсэн тийм ээ. Америкт бол яг телевиз үзэлтэй тийм сайн байгаагүй гэсэн тийм. Бусад каналд таарцуулахад Дэлхийд ямар бол? дэлхийд их байгаа хөө. Тийм. Тэгээ эхнээсээ л илүү баг нь нөгөө байсан. Байсан тийм байх хөө. Эхний хагаст 18 стил. Одоо өмнөх дугаар дээр хэдүүлээ ярьсан шүү дээ. Индианагийн бас давуу тал ер нь бөмбөг алтлаа айгу багтай тоглодог. Бөмбөг сайн шилжиж байгаа ч гэсэндээ бөмбөг алтлаа айгу багтай тоглодог баг гэд тэгсэн боловч хэдүүлээ өмнөх дугаар дээр ярихдаа Оксигийн эсрэг тэгвэл бөмбөг алтлт нь хэр байх нь вэ гэдэг дээр бас харсан. Тэгээд тэрнийхээ хариултыг ч эхний хагаст авсан даа. Тэгээд эхний хагаст Индиана 18 удаа бөмбөг алтлттай гэдэг. Тэгэхээр сөрөг үзүүлэлттэй тийм ээ. Гэхдээ дэлхийн нийт яг нэг зүйл дээр өсөө нэг юутай болчлоо. Индиана гэдэг багийг хамгийн сүүлийн шүглэлт дуурахгүй бол Индиана дээр өсөө тэр 10 оноо нэг тэр нэг хоцрогдол мөчрөл ерөөсөө нэг минут 30 секунд болчиход байгаа байхгүй юу. Тэгээд тэр тусмаа энийг плей-офф цаа хэд удаа үзүүлж байна те. Тэгэхээр тэр үлээлтүүд байсан баг тийм үү. Уулнууд Окси бол ингээд ерөөсөө та нар харж байгаа бол энэ байнгын ер нэг 12 оноо илүү яваадсан шүү дээ. Гэхдээ Индиана бол ямар баг гэдгийг бид маш олон удаа харсан. За тэгээд Одоо ингээд яг 15 он. 15 он болж шүү дээ. Чи одоо 4-р үед тийм ээ. 9 минут 42 секунд дутуухад 15 он. 15 оноо тийм. Ер нь бол өөр юм дээр бол их баг бол ер нь за энэ хоцлоо доо. Бараг маань хоцчих юм байна да гэж байж байгаа тийм. Оби топон сайн шидсэн. Нейсмит гэсэн цөөхөн шидлүүд. Ер нь гэхдээ бас нэг баг зэргийн Яндоо гэмээр зүйл байгаа л гэсэн тий. Хамгаалт сайн болж байгаа нэг цаг дуусч хахад доор Паскал Сакам дээр дутсан бөмбөг ирж мэрж оноо олох жишээ нь ингээд. Одоо энэ самбартаад орж байгаа бөмбөг гэдэг л. Ер нь саяны 9 минут үлдээд 12 онооны зөрүүтэй болгоод Oklahoma City Thunder багийн хожих магадлал нь баг 95-аас дээш хувьтай болсон. За шээ. Шгой явуулдаг гэсэн. Сүүл орнууд шээ юм. За энэ бол бүр аим шилтэйсэн. За ингээд 50 секунд тийм ээ. Сиакам тоглохны сомроос 2 оноо. За тэгээд төгсгөл Halliburton өөрөө бөмбөг нэгж аваад Яа, энэ шилтэй л үстэй. тайм аут авах боломжтой байсан ч гэсэндээ тайм аут аваагүй. Тоглолтыг үргэлжлүүлсэн байна да. Түүх Түүхэн үлрэл болж байна доо. Түүхэн л плей-офф болж байна. Яагийн. дээрэс нь албаасаар Индиана бол энэ сурлыг ингээд нэлээд бас сунгах юм бололцоотой болгочихлоо. Тийм ээ. Магадгүй ихэнх хүмүүсийн тааман дээр 4-0 5-4-1 гэх юм тамгууд өгсөн бол энэ бол байх болчлоо юм. Хоёлоо 4-2 гэж өгсөн шүү дээ. Тамгаа. Тэр ер нь бас дөхөн. Гэхдээ ер нь бол 4-1 4-0 гэж өгсөн зөндөө байлаа шүү дээ. Ер нь би чи бол 4-1 шүү. Тий. Тэгэхээр
Тэр бол миний дээр дуусцаа гэж байна. Дууссан. Яри тий. Цаашаа үргэлжлүүлээд ярьцгаа Энэ бол тий. багтаа 6 тоглолтууд гэдэг нь бол шууд харагдчихлаа л да яхаа. Тэгээ Halliburton 14 хүн оноо авсан ч гэсэн тэгээд тэрний нэг оноо нь хамгийн чухал оноо л да. За тэгээд ер нь бүдэрийг ярих юм бол яг энэ Индианагийн сая нэг клатчиг моментуудыг харах хэрэгтэй байх юм уу? За эхлээд мэдээж юуг харч тий. Онцлог багийнхаа тоглолтын одоо юу Статистик тий. статистик харч. Ер нь аль баг нь илүү байсан байна. Юун дээр бол нэг тийм сүртэй аимшигтай Аимштай зөрүүтэй зүйл зөндөө байгаа. Амар. Бөмбөг таслалт. Бөмбөг таслалт OKC 14, Indiana Pacers 1 гол бөмбөгдсөн. Тэгэхээр хамгаалтан дээр аль баг нь илүү идэвхтэй байсныг харж болно. За яагаад энэ юу нотолж чинь гэхэлээ бөмбөг алдалт нь 24-6 гэсэн. За тэгээд эсрэг багаас 98 буюу 16 удаа их товтлсон байгаа байхгүй OKC. Статистик харахаар ууг нь яг тоглолтын тэр химнэл бүх химийг өдөрдөж ингэж яг бүтэн баг тоглолтын турш өдөрж явсан баг нь OKC боловч яг сүүлийн тэр нэг 4-р үеийн сүүлийн хэдэн минутыг л жоохон Гэхдээ өдөрж буцаагаад Индианаг харах юм бол та нар самбарын зүрэг ардаа 56-39 гэдэг чинь аимшигтай зүрх шүү дээ. Гөө наа чи одоо ингэж байгаа байхгүй юу? Олон Үгүйсээ олон давтлоод байгаа алдахаар чи хамгаалтын самраал аваад байхгүй юу? Тэгээд илүү болчихно. Зөрүүд нөгөө талд нь Индиана ч довтлооны гүйцэтгэл, шидэлтийн гүйцэтгэл нь маш өндөр байсан. Цөөхөн мөртлөө маш чанартай довтлсон тийм. 3 оноо жимээгүй шидэлтүүдийг орлон оруулсан. Тэгэхээр чин тэр чин үгүйсээ чин хамгаалтын самбар авах боломж нь байхгүй болоод доороос бөмбөг тоглолтод ороо явчихж байгаа дээр үүсэж байгаа байхгүй. Тэрнээс яг ингээд самбарт яг саяны статистикийг харангуутаа самбарт Индиана илүү гэж хэлэхэд аюу хэцүү байхгүй. Бүдэр одоо түрүүний клатч моментуудыг нь харъя л дээ. 90-д оноос хойш плей-офф сүүлийн 5 секундэд оноо илүү урсан гаргасан шидэлтийг оновчтой болгосон тохиолдол тийм ээ. Миний бүдэр харцгаая. За тэгээд яг Индианагийнх нь бас Hall of Fame тийм ээ. Legend. Reggie Miller-ийн энэ удаа чинь 5 удаа гэсэн юм шүү тийм ээ. Тэнгүүд энэ тоглогч гэхдээ өөрийнхөө карьерийн турш шүү дээ. Тэгсэн Halliburton ердөө хиттэй үлээ те. Хит ч үлээ тоглож байгаа бол Индианад. Тэгэхээр энэ бол нөгөө түүхийг шууд эвдэх нь ер нь бол баталгаатай байна л да. Дөнгөж хидэх үлрэн л тийм ээ энэ задууд болгоч. Тэгээ бас баталгаатай биш ээ. 5 дараа гацчих бас болно л да. Би бол тэгэж бодохгүй байна. Halliburton дээр тэгэж бодохгүй байна. Хүн чинь гэхдээ нэг өөрийнхөө нэг юм авчдаг тийм. За ер нь бол бөмбөг сүлийн мөчтөнд ирэх үү угаасаа их ихтэй Halliburton гатгах байх байхгүй. Тэгэхээр энэ магадлалыг би илүү гэж. Зүгээр нэг үүрэг тоглогч биш шүү Halliburton. Одоо энэ багийн дид тоглогч болсон. Franchise тоглогч. Franchise тоглогч болчихлоо. За мэдээж LeBron James бол мэдээж хэрэг. Энийг бол одоогийн байдлаар тасгаад иргүүж юм ээ. Тэгэхээр яг хөө зүгээр ихний том хожил гайхалтай алдтыг Индиана байгуулж чад сурлаг сонирхолтой болгосон ч гэсэн ингээд сая статистик үзүүлэлтийг тоглолтын агуулга харах юм бол дутуу зүйлс байгаад байгаа. Тэгээ дээр нь Halliburton сая ихний хоёр тоглолтын дээр энэ плей-офф байгаагүй их бөмбөг алдчихж байгаа байхгүй юу? Бөмбөг алддаггүй Halliburton-ыг бол алдуулж чадах юм байна үгсийг хамгаалт. Үгсийг хамгаалт одоо муу болно гэж байхгүй шүү дээ. Ер нь бол энэ төвшөндөө удирдлагын туршил байсан, плей-оффын туршил байна. Тэгэхээр ингээд turnover-ийн асуудлаа шийдэх шаардлага байна. Тэгээд дээр нь дасгалжуулагч бас сүүлийн 8 минут 7 минут гарангийн хугацаанд жижиг тавтар тоглолцсон. Тэрэн дээр Pascal Siakam-ыг тутуунлж юу яач юу. Siakam яхаар талбай дээр хамгийн өндөр тоглогч нь болоод хувирчингууд Siakam 2 ч тэр тоглоомын самбар аваад тэр тоглолт эргэх мөчийн гоё яг гол үйл явдал нь болцсон. Тэгээд тэр алдаагаа амарчсан диагноз дасгалжуулагч өнөөдрийн тоглолт дээр бол зассан байсан. Ер нь ихний тоглолтыг хараад та нарын өөр одоо энэ тоглолтын дээр багууд ер нь тоглолтын талаар тэнэг яасан юм. Ер нь яг зүгээр статистик үзүүлэлт гарсан байсан шүү дээ. 0.3 секунд хүртэл Oklahoma City Thunder баг илүүж явсан. Тэгээд хэдүүлээ өмнө нь одоо дугаар дээр ярихад ч гэсэндээ Indiana Pacers энэ үйлрэл үнэхээр онцгой байгаа. Тэдэд товтлогоо болон за мэдээж хамгаалтан ч гэсэндээ маш сайн байгаа боловч тэр бүх зүйлд одоо давуу тал байгаа бүх зүйлийнх нь хариулт нь Oklahoma City Thunder байна гэд тэгсэн. Тэгээд миний үзэл бодол ер нь бол нэг өөрчлөгдөөгүй. Тоглолтын агуулгыг энэ бүх зүйлийг бол ер нь OKC өдөртөж явж байгаа. Тэгээд Индиана бол үнэхээр бас гайхалтай баг юм байна гэдгээл харууллаа. Яагаад финалд гарч ирсэн баг вэ гэдгээл OKC-ийн эсрэг харуулчул гэж бодож байна. Тэгээ одоо энэ бүдэр Индианаг юу харъя л тийм ээ. Ганаас гоё асуулт сунаа би. Эхний шатнд 7 тоглогч нь 10-аас дээш оноод унтчихсан байна, тийм ээ? Тийм ээ. Хоёрдугаар шатнд Siakam болон Halliburton-аар хоёулаа 17, бараг 18 оноод унтчихсан байна. Бүсийн шигшээ одоо Siakam 24.8 оноо, Halliburton 21 оноо гээд Siakam тэгээд одоо MVP авсан шүү дээ, тийм. Энэс би Андрей гэсэн нөгөө
Индианаг бол бид нар бол яг үнэхээр яг энэ төвшөнд бол угаасаа удирдлагын турш Индианаг бол их үнэлээгүй. Яг одоо энэ төвшөнд үлдсэн шүү. Жишээ нь одоо шууд контендер баг гэхэд бид нар Индианаг хэдэж ярихгүй байсан шүү дээ. Одоо эхний 4 багт ярьж байсан уу? Үлийн шуус ярьж байгаа. Яригдах боломжчгүй байсан. Тэгсэн чинь энэ баг ийм их амжилтанд хүрчлээ. Тэгээс би бодож ин финалийн тоглолтыг хараад сая ингээд угаасаа одоо ямар баг нийлүү мэхэр угаасаа хинч юу ч гурав гэсэж хэлж чадна. Ямар ч хүн хэлэх байх. Тэ? Одоо нэг манай эдрийг хэлдгээ байр машинаа тавиул энэ дээр явах бол хинч юу ч бодохгүй гэсэж тавих байхгүй. Тэгсэн энэ Индиана гэдэг багаар тэр тусмаа сая яг гарлаа л да. Өнөөдрийн тоглолт дээр бүр баталгаатай болсон. Өнөөдрийн тоглолтын дээр Рик Кайлал гэдэг татцжуулагч энэ яг багийн тоглолт гэдгийг те бүтэн гоё харуулж чадж байна. Одоо удахгүй бид хоёр тоглолтыг үзсэн. Гэтэ өнөөдрийн тоглолтыг би чинь хараад ганц юм хараад тэрийг ойлгосохгүй. Гарааны 5 тоглогч дээрээс нь ахаад 2 тоглогч нь 7 тоглогч нь 10-аас дээш шоно бүр дабл дижит те. Энэ чинь яг л бүтэн багаараа тоглоод байгаа систем тийм үү баг гэдгийг бид харж байна тийм ээ. Тэгэхээр би бодлоо л энэ баг дахиад нэг зөв суперстар байсан бол 8 штай баг болох нь яанаар юм. Би байсан бол гэж боддог шүү. Би бол энэ багаас юу ч өөрчлөлмөргүй байна. Яагаад гэвэл яг энэ байгаа энэ бүрэлдэхүүн өөрөө түүхийг бүтээгээ явж байгаа болохоор яагаад заавал энийг өөрчлөх хэрэгтэй гэж гэсэн юм бодлоо. Тэгээ бид нар түүхийг эргээ харах юм бол Рик Карлайл угаасаа 97-оос 2000 оны үеэрэл Индиана Пейсерс багийн туслах тусгалжуулагчийн албан тушаал дээрээс Режи Милтэй хамт хамгийн сүүлийн Индиана Пейсерсийн финалд байсан тусгалжуулагч. За тэгээд 2011 онд Дирк Новицкигээр удирдуулсан Даллас Мэверикс багийг NBA-гийн авраг болгосон. Тэгээд энэ жилийн үед хэм бол хизээч хинийч таамагт байгаагүй Индиана Пейсерс багийг NBA-гийн аврагын төлөө гаргаад ирсэн. Тэгэхээр энэ тохиолдлын чанартай биш. Одоо юу гэдэг энэ олон энэ эргийн эргэлтийг нэг юм уу 20 удаа хийсэн бол за эдгээр азар хийгээд байна гэж хэлж болно. Гэхдээ энийг бүр маш тогтмолоор ингэж хийгээд байгаа болохоор Индиана Пейсерсийн сагсан бөмбөг үнэхээр сайн юм байна. Энэ хурдан довтлохоотой эндээс багаас сэргээж ингэж тоглодог. Энэ тоглолтын өндөр темптэй тоглолтыг үнэхээр сайн хийдэг баг юм байна. Эндээс харагдаж байгаа бол гэж бодож байна. Анар бол энэ багийг өөрчлөхгүй нэмэр нүүлдэг гэж байна тийм ээ. Би зөв ягаад хэрвээ гэдэг юм асуу хэрвээ гэдэг асуулт нь угаасаа NBA токен заавал байх хэрэгтэй асуулт байхгүй. Бид угаасаа хэрвээ л ярих хэрэгтэй. Илүү их одоо хоорондоо гоё дебет хийх хэрэгтэй, юу хийх хэрэгтэй тийм ээ. Тэгэнгүүт чи дүүл юу гэж бодож би болохоор яг финалийн одоо финалийн тоглолтын дээр бол ямар ур чадвар гардаг вэ гэвэл те яг л супер тоглогчдын ур чадвар илүү гардаг байхгүй. Туршлага гардаг байхгүй. Финал болохоор. Тэгэхээр энэ бол туршлага финал тэр бүх нэг одоо тэр тэгэхээр ахаа зүгээр нэг тийм тоглогч байсан бол гэдэг дээр чиний тал дээр юм гэж бодож байгаа. Боломж байсан бол боломж байгаа байсан бол мэдээж сайн хэрэгэл гэж би бодож байна. Угаасаа Карлайл засгалжуулагч бол өнгөрсөн жилээс эхлээ суулгацсан систем дээр суперод ирээд одоо энэ систем ажиллахгүй гэсэн үг бол биш л гэж бодож байна. Тэгэхээр энэ жил Индиана Пейсерс нөгөө төрүүлж чадахгүй нь бас суперод байхгүйтэй холбоотой. Би бол саяны статистик үзүүлэлт надад сайн харагдахгүй байгаа байхгүй юу? 15 нор дутуу явжаад 5 хожоод 3 хожигдсан. Яагаад ийм олон тоглолтод дандаа 15-аас дээш нөө хоцроод байгаа. Бас сайн багийн чанар биш байхгүй юу? Тэгээ ардаа 7 шидэд 6-ыг нь оруулсан. Аз штэ зарим нь бол аз бас байгаа байхгүй. Тэгвэл одоо яг сайн баг болно штэ те. Нэг плей-оффд ийм олон удаа номон тулгуурт орохгүй байхгүй. Орохгүй учраас магадгүй Кобигийн Стефен тэр төгсгөлийн шидэлтүүд одоо 5 маваараа ярихдаггүй байхгүй. Одоо одонгууд Леброн муу агта байсан уу? Байсан. Ганцаараа дайрдаг. Тэгээд нэг Торонтог баазартаад ингээд янз бүрийн хожлууд байгаа учраас ингээд Леброн энэ тоон 8 байгаа байхгүй. Яагаад Jordan Kobe байхгүй байгаа. Угаасаа илүү үедээ илүүрхэд тийм төгсгөлийн мөчөд нэг шаардлагагүйгээр бас хожоод байгаа байхгүй тэр чинь. Тэгэхээр нөгөө супер тоглогч тэгээд Режи Миллерийн үед Индиана бас л ингээд хэцүү баг байсан байгаа байхгүй те. Чүвэ эцсийн мөчөд ингээд багийн лидерхэн клатч хэдэл дээр хожил авдаг. Би тэгэхээр Индианагийн яг агуулгаараа бол нэг сайны тохиол шиг харагдахгүй байхгүй энэ статистик үзүүлэлт. Бас гоё юм зүг. Тэгэхээр супер тоглогч байсан бол хамаагүй дээр байсан гэдэг дээр. Тэгээд би яг Халибуртон яг үнэнгээ хэлэхэд хангалтгүй л тоглож байгаа. Өнөөдрийн тоглолтын яг тоймн дээр харагдах. Гэтэ статистик харах юм бол тоглооны гүйцэтгэл сайн 17-8 он авцсан өнөөдөр. Гэхдээ дандаа яг тоглолт баг шийдэгдэх нэг хэрэггүй үед авсан оноод байсан. Одоо бид нар үсэн л дойр тоглоё. Тийм. Яг эхний тоглолтын дээр бол чинь хараад 14 оноо. Өнөөдөр 17 он авсан шүү дээ. Тийм 14 оноо хожлын шидэлтэн л гайхалтай байсан болохоос яг агуулгаар харах юм бол Халибуртон муу тоглосон. Би яс наадах гэсэн. Одоо яг нөгөө супер тоглогчдын яг үнэндээ харж болох. Өнөөдөр нөгөө багаараа хамгийн дээд нь 17 оноотой тэгээд 17, 17, 16, 14 гээд 7 тоглогчид багаараа тоглож байгаа маш сайн үзүүл мөн. Гэхдээ нөгөө яриад байгаа супер тоглогч нөгөө талд нь шээ өнөөдөр 34 оноо авч байна тийм ээ. Энэ тоглогч өөрөө шууд эрт дуусчихж байгаа байхгүй тоглолтуудыг. Би бол тэгж бас хараад байгаа. Одоо өнөөдөр яг үлээ болсон тоглолтыг бид үзчихье тийм үү? Энэ залууч өөрөө финалийн тоглолтод эхний 2 тоглолтоороо авсан оноогоор нэг төвчгдээд эхэлчихлээ шүү дээ. Аллен Айверсон за тэгэл Майкл Jordan те энэ бүх одоо шилдэг супер оноо төвчдийн
дээр нь одоо ганцаараа бичигдээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр амар их л байгаа байхгүй тийм. Тэр амар хэл. Тэгээд тоглож чинь нөгөө яг ганцаарчсан юм дээр айсоо игээд явчиход юм хамгаалах юм боломжтой болчихсон тийм үү? Харин тийм. Одоо Бранс энтриг бол хязгаарлаж болоодсэн чинь шэйг бол хязгаарлахад хэцүү байгаад шүү дээ. Маш хурдан, маш тэсэлттэй. Тэгээд гүйцэтгэл маш сайтай. Төрөл бүрийн нөгөө бүх төрлийн оролтыг, шийдэлтийг Бүх төрлийн оноо авах чадвартай тийм. чадвартай болохоор хамгаалахад маш хүнд тийм ээ. Тэгээд айсоо аваад нэг хүн дээр бол бүр ямар ч юм болчиход. Гэтэ та ингэж бодохгүй нөө. Одоо жишээ нь Индианаг жишээ нь хэдүүлээ сая ярьлаа шүү дээ. Супер од тоглогчтой байвал илүү байх байсан баг гэд. Би бол зөвхөн Индианаг яг агуулгаараа Оклахома Индиана хоёр яг адилхан баг гэж бодоод байгаа байхгүй. Хоёулаа нэг суперстартай, хоёулаа нэг суперстартай. Хоёулаа одоо rising star ч юм уу одоо хоёр дахь одоо Робин байх үед байгаа. За тэгээд сэлгээний уур чадварууд бас байх үед байгаа. Тэгэхээр энэ хоёр багийн хувьд хоёулаа бол яг адилхан одоо бүтцтэй баг гэх юм уу? Бүтцэн адилхан. Тэгтээ Уур чадвар Оклахома Тандрын одоо Индианаг сайжруулсан хувилбар гэх юм уу? Бүр илүү сайжруулсан хувилбар гэж байна. Одоо чи нөгөө суперстаруудын нөгөө зөрүү гэх юм бол бүр хэцүүшгүй. Нэг нь үлрэлийн MVP байна. Нөгөөд нь MVP ихний үлрэлийн MVP-д юу байхгүй шүү дээ. Юу ч байхгүй шүү дээ. Юунд орж ирээгүй тийм юм байгаа шүү дээ. Тэгээд Яг бас санал аваагүй гэж бүр хэлж болно шүү дээ бид нар. Одоо орохгүй. Ихний ард орохгүй гэсэн үг шүү. Тэгэхээр яг нөгөө нэг арай апдейт хийгдсэн баг нь илүү Оклахома Сити Тандер. Тэгэхээс яг бүтцийнхээ хувьд бол энэ хоёр баг бол ер нь адилхан, нас адилхан байна. Rotation бараг 10 тоглогч ашигладаг байна. Бүгдээрээ оноо авдаг байх нь байна. Хамгаалдаг хүмүүс бас байгаа. Төвийн тоглогч нар бас байна гэдэг. Яг би бол нөгөө яг Рик Карлайлаас ч өнөөдөр ганц юм харсан юусаа тэр нь надад яасан. Яг ерөнхийдөө багаар тоглуулаад байна юмчсан. 7 тоглогчийг 10-аас дээш оноо авуулна гэдэг ч юм бол те. Финал дээр бол ер нь бас тийм түгээмэл зүйл биш байхгүй юу? Ер нь маш хаврахгүй тоглолт байсан. Энэ финалийн хамгийн онцлог хайлайтууд нэг болсон. Хайлбуртны шидэлтийн дараа. финал дээр 10 вигнс өндөр гайхалтай байлаа. тэгвэл бас тийм Сиднес 10-аас дээш оноо. Тэгээ Каросо Вигнс хоёр сайн байсан учраас өнөөдөр хэдийгээр гараандаа кейс нь Волс гаргасан ч гэсэн өмнөх тоглолтоор зөв Волсын минут нь арай багассан. Тэгээд өнгөрсөн тоглолтын алдаагаа залруулсан юм юу гэхээр Ч Томгийн Харденштайн хоёроо хоёулангийн талбай дээр байлгаж үзлээ. Тэгээд аль нэгийг заавал талбай дээр байлгасан. Жижиг тавтараа тоглоогүй. Тэгэхээр хариу нүүдэл нь энэ байна л да. ОКС-ийнх бид нар танарт жижигхэн тоглолтод үзэх гээд ихний тоглолтод буруутчихлаа. Одоо зөв өөрсдийнхөө үндсэн нэг төвтөөгөө тоглолцъё гэж шийдвэрээ гаргачихлаа. Тэнгууд Индиана одоо яах вэ? Тий. Индиана одоо талбай дээр очиж. Майлс Тернерийн шидэлтэнд найдах уу? Самрын дутуу арилчин шүү дээ. Энэ хоёр хамтдаа бүр байвал. Одоо Индиана тулгаагийн хэлж байгаа зүйлийг хийх хэрэгтэй байхгүй. Тоглолтыг сайн эхлүүлэх хэрэгтэй. Ялангуяа талбай дээр. Тэгэхгүй дандаа араас нь хөөж тоглоно гэж байхгүй шүү дээ. За тэгээд Рик Карлайлс сууж ихний тоглолтын дээр нүүдэл хийгээд дөрөвдүгээр үеийн ихэнд гарааныхаа бүх тоглогчдыг суулгаад сэлгээрээ тоглоод 15 хоног өгсөн бол өнөөдрийн тоглолтын дээр ОКС-ийн тасалжуулагч юу гэсэн бэ гэхээр оноо яг дөрөвдүгээр үе дээр нэг жоохон ойртохгүй одоо нэг тасалжуулагч нар бол нэг 17 8 он 15 онон дээр бол нэг тайм аут авахгүй 10-аас дээш ороод ирэхээр нь тайм аут гэх юм уу тийм үзлээс өнөөдөр бол ерөөсө 15 6-аар ойртод ирэхэд тайм аут шууд тэр яг л нэг гэсэн үг ингэж ярьдаг шүү дээ Game of Runs гэд хин ран хийж байгаа нь төгсгөл ран хийсэн л хожно гэж. Яг тэр сүүлийн раныг Индиана хийгээд байгаа болохоор яг энэ ран эхлэхээс өмнө газ зогсоочж байгаа. Тэгээ тоглолтын темпийг ер нь бол уяагаад дандаа 10 руу оруулж ирж байгаа сүүлийн тоглоогоо явсан ч гэдэг ер нь бол өөрчлөлтүүдийг нэлээ хийсэн харагдсан. Тэгсэн тий. Тэгэхээр Марк Ягнес тасгалжуулагчид сайн тасгалжуулагч байгаа даа тий. Зүгээр яг плей-оффын туршлага баг зэрэг байхгүй гадсан бол ингээд энэ плей-оффоос бол одоо нэр үнэхээр төрөл бүрээр туршлагаа хуримтлуулаад тэгээд яг ирээдүйн бас гоё тасгалжуулагч харахгүй юм байна. Бүгдээрээ багийнхаа статыг харж идэхгүй найруулагч. Сайрхаа бид нар онцлог тоглогчдын статыг харсан дэр. Тэгээ одоо багийнхаа гоё тоглолт. Тэгээ та сая болохоор Индианын тэ 7 тоглогч 10-аас дээш оноо авлаа гэдэг чинь. Тэнгууд эсрэг талд чинь болохоор бас тэрнтэй дүүцүүд хэмжээний тоглогчдод бүгдээрээ 15-аас дээш оноо авчиж байгаа. Тийм. Тэгэхээр чинь яаж вэ? Гэр илүү байгаа дээ. Тийм. Сая одоо харлаа л да нөгөө 16 17 17 гэж Сякам Халибурт 2 17 авсан ба шүү дээ. Тэгсэн нөгөө талдыг хоёр тоглогч нь хоёулаа 17 авсан чинь нөгөө шээ 34 оноо гэхээр нөгөө ялгаа нь хожигдсон яг оноох нь яг шээгээд зүрхүү байж шууд юм байгаа. Тэгээ 20 оноо өнөөдөр нөгөө өмнөх тоглолтын самбарт дутуу байсан статистик үзүүлэлтийг чинь арилгацсан байна. Тийм ээ. Тэгээ дээрэс нь бас илүү довтлох нэг шаардлага байхгүй тий. Аны хийж байгаагаар яг уяа тоглолцсон байгаа дээ шүү дээ. Бөмбөг алталт ойролцоо мөртлөө яг довтлохооны агуулга буюу бус талбаруу дайрч довтлсон тэр довтлохоо торгуулийн шидэлтгээд ингээд яг тоглолтын хэмнэлийг өдөрдөх зүйлүүдээ өгөхөөс илүүсэн хийсэн л харагдчих.
Тийм ээ. Яг одоо энэ дээр яг бүгдийг гарч болж штэ. Одоо жишээ нь нөгөө гол нь энэ одоо OKC болохоор эхний тоглолтын дээр өөрсдийнх нь потенциалаа арай өөр төлөвлөгөө гаргаад ашиглаад тэр нь буруутцсан. Одоо Хартенштайн Чет 2-ыг гэхдээ сүүлийн 7-8 минутанд суулгана гэдэг бол бас хэр оргийн засгалжуулагчаас гарахгүй зориг шүү дээ. Хоёулаа сайн төв байгаад тах чинь. Тэгээ тэр нь бол буруутцсан. Тэнгууд ингээд тэр хоёроо авсаа ашиглаад эхэлтэнгууд ингээд үндсэн тоглолтоо гаргаж болж байна. Индиана болохоор яг үнэлэхэд одоо надаа ингээд нүүдэлгүй юм шиг. Тийм нүүдэлгүй болчуудаа яг эннийхэн хариуд нь яг яах вэ? Томас Брайант бол яг өмнөх сурвалжууд дээр цөөх минутанд ганц нэг тоглолт аваа гарцсан. Энэ сурвалж дээр Томас Брайант бол маш хэцүү гэдэг нь харагдлаа шүү дээ. Ер нь яг одоо хангалттай хэмжээний ур чадвартай тоглогч. Жон гологдоод байна шүү дээ. Хартенштайн Ч2-ийн хажууд Томас Брайант бол Одоо нэг л том боломж байна мэдээ. Тэгээ талбай гэдэг чинь өөрөө нөгөө шилдэг 6 дахь тоглогч чинь талбай гэдэг байхгүй юу? Тэ? Тэр дарамт ирдэг те талбай дээр ямар байдаг. Тэр л одоо нэг туслуул нэг талбай дээр хожлох хуулуудаа. Тэрнээс нэг аимшигтай өөрчлөлт угаасаа Индианаас тэг гарахгүй болов гэж харна. Тэрийг угаасаа хүн болгонд тэр надад хэлэхгүй ойлгож байгаа л та. Илүү баг угаасаа өгсөн юм чинь. за плей-офф тожигдсон 5 тоглолтын ардаас яаж хожлууд байгуулсан юм. Амар те дандаа болчихсон. Ер нь бол энэ хоёр багч хоёлоо дараалж хожигдоогүй байгаа хоёр баг шүү дээ. Тий. Яг тэр цуваа нь бол үргэлжилж байна. Одоо магадгүй яг энэ одоо том баримтаа үүсэх юм бол магадгүй одоо дараах тэр Индиана хожигдсон биш талбай дээр очиад те. Ер нь тэр одоо дивдэг байгаа шүү те. Тэр нэвдэхгүй бол Индиана 7 тоглолтод очих гээд байна. Яг ээлж хожигдсаар байгаа тий. Наа ч юм ивдэх юм байна. Наа ч юм миний дөө батарей ивдэхээр стандарт юм. Би надад ч урьдчилан ивдэх гэдэг дээр өстөж их байр машинаа тавьсан жаахгүй. Гэтэ одоо жишээ нь хожигдсон тоглолтынхаа араас машингүй скутертэй байсан. Скутер тавьчих. хожигдсон тоглолтынхаа араас заримны тоглолтыг харах юм бол эсрэг баг уншсан байгаа байхгүй тий. Тийм нөгөө талбай дээр тоглосон тоглолтуудтай уншаад байгаа. Эсрөгийн талбай дээр болохоор ингээ ойрхон Ойрхон байгаа. Гэтэ ямар ч байсан эсрөгөөс ирсэн цохилтын давж гарч хожоод байгаа байхгүй тийм. Яг энэ дээр бас яриа гэж бодож л да. Ер нь яг талбай дээр очиод өгсэй биш яг Индианаг яг одоо сайн хэллээ шүү дээ. Яах вэ гэж шүү дээ. Ер нь яг яах вэ ангаа. Яг яах вэ. За талбай нь өөрөө давуу талбай дээр сайн тоглодог шүү дээ үстэй. Яг энэ Яг хоо нэг тоглолтын OKC илэрхийлж хажуул нөгөө тоглолтын дээр нь Индиана алцаал дээр дор орж байгаа OKC гэж хажуул 3-1 болох л гэж байна. Яг яах гэж асуугаа шүү дээ. Яг яах гэж тэгж бодсон. чи ванга болчихжээ. тий дөрөв ярьсанчлан нөгөө Индианад хөөж тогломооргүй л байгаа тийм. Дандаа араас нь хоцорч тогломооргүй л байгаа тийм. Тэгээд мэдээж талбай дээр байгаа хоёр баг хоёулаа дарааж хожигдж байгаагүй гэдэг статистик нь угаасаа л хоёр баг хожигдсан тоглолтынхаа араас амар сайн бэлдэж гарч ирдэг гэдэг нь л тодорхой болоод байна. Тэгээд Индианаг тэр тоглолтод би хожижаасаа л гэж бодож байна. Эди би өөрөө 4-1 гэж таам өгсөн байгаа ч гэсэндээ магадгүй энэ цувралыг гоё уртуулахын тулд Индиана хожиж эхлүүлэх хэрэгтэй болов гэж би бодож. Сагсан бомб сорогчтой хувьд юу гоё юм бэ гэвэл бүр бид нар нөгөө ярьдаг шүү дээ. Game 7-ээр бүр ярьдаг те. Тэр аль болох уртл цуврал бол жилийн үйл финалд илүү гоё болно шүү дээ. Энэ жилийн Game 7 өнгөцсөн үнэхээр өтөртэй болж байгаа даа тий. Тэ? Дандаа 30 оноор шийдэгдээд байгаа шүү дээ. Жохоо өөр гадаа те. Гоё Game 7 хараагүй л байна. Жигэн Game 7 гэж Монголын лигт л болсон юм шүү дээ. Монголын лигт хоёр гоё Game 7 болсон юм шүү дээ. Энэ бид бол Game 7 жоо сонирхол болоод те. Санал л бол. Тэгэхээр яг нөгөө уртлуудад цуврал гоё тийм үү? Ер нь бол одоо яг жинхэнэ ярьлаа. Ер нь бол Nemhard, Nesmith, Shepard ингээд сэлгээний болон одоо энэ үүргийн тоглогч нар сайн тоглож байгаа үед Индиана үнэхээр шал өөр баг шиг харагддаг байхгүй. Баг сэргээс үйлдэлүүдийг хийдэг хамгаалалт тоглохоо юу ч байсан хамаагүй те. Яг тэгхгүй зөвхөн Siakam, Halliburton хоёрыг харах юм бол угаасаа будтай талбайд тэр төвүүдийн байрал дээр зөрүүтэй ялчгүй зөрүүтэй болохоор энэ зөрүүг нөхөх ямар ч боломж байхгүй байгаа юм Индиана. Тэр урд шугамдаа сайн тоглоод өдөөж өндөр өвтэй довтлох бөмбөг алдалтаа баг хийхтэй довтлооны самбар айлах эсрэг багтаа баг өгч гэдэг юм уу яг өдөр тутмын яригддаг жижигхэн деталууд боловч маш чухал тэр элементүүдийг сайн гэсэн болов гэж бодсон. Тэгээ одоо Индианагийн зүгээр яг ингээ байрлсан довтлохон дээр давуу тал үүсгэж байгаа ганц тоглолч нь Siakam байгаа байхгүй. Яг нөгөө нэг свичэн дээр жижиг хамгаалагчтай явж байгаа нуруугаа өгж шахаж бөмбөгөө аваад тэгээ уналттай шидэлтүүд нь дундын тэр зайн довтлохонууд нь хамгийн яг Индианагийн нэг итгэл хүлгэл гэж болох үс довтлооны сонголт болчиход байгаа. Яг байрлсан довтлохон дээр. Тэгэхгүй бол Halliburton чи өөрөө яг Shai Gilgeous-Alexander шиг тийм скорер биш байгаа даа. Оноох ур чадвар нэм олон талт биш байна. Маш сайн плеймейкер. За маш сайн сэтгэл зүй сайтай клаш тоглогч байна. Тэрнээс яг ингээд 4-ийн турш 30-40 оноо аваад тэрийгэ тогтмол ингээд Shai шиг үзүүлэх потенциал арай байхгүй л байгаад байгаа асуудал бас байгаад байна л да. Би уусаа сайтаа санал хийж дээрээс нь Матурыг би аягүй сайн тоглолоосоо гэж.
Болчих. Нэг тоглолтын матурын сайн тоглосон тоглолтод Индианы аяг хождог байхгүй юм. Тэгээ энэ цуврал дээр матур нугаас тоглохоос өөр сонголтгүй. Нөгөө байрлалын тоглоом дээр Сякамаас өөр ур чадвар дутаад байгаа учраас матур шиг гэж алдаа авдаг, оцолж тоглодог хүн яг энэ цувралд ялангуяа өвксигийн энэ сайн хамгаалтын үдүстэй. Ер нь нэг 15-аас дээш за 20 оноо яасан тохиолдолд ер нь Индиан бол юм асуулт очилж матур нэг 20 дээш. Леброн Нэш хоёр подкастн дээр яавал Индиана хожих вэ гэдэг тал дээр бас өөрсдийнхөө одоо үзэл бодлыг хэлсэн мэсээ. Леброны онцолж исэн юмнаас би харах юм бол одоо нөгөө нэг рандом товтлогоонод байгаа штэ. Зохион байгуулалт байршсан биш. Индианы хурдан товтлогооноос би бидэд дамжуулж гаргаж байгаа тэр товтлогооны боломжуудаа ерөөхдөө маш сайн хийх ёстой гэд хэлсэн мэсэн. Тэгэхээр миний бодлоор Индиана дутуу юм уу эсвэл тэнцүү товтлох ёсгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Өвгсигээс тэднээс хамаагүй илүү олон товтлооны оролдлого ядаж хийх ёстой юм болол гэж би хараад байна. За тэгэхээр угаасаа 3 цуулт ингээд Индианад очино. Тэгээ бид нар юг мэдж байгааг бол Индиана гэдэг хот ямар гоё одоо сагсан бөмбөгт хайртай хот байна мэднэ. Угаасаа сагсан бөмбөгийн маш том юм калчертай гэж бид нар соёлтой дэмждэг те. Эртээ эмгтэй бага бүр ямар ч зүйл гоё хоёулыг нэг зэрэг бүр ингээд битүү үздэг тийм гоё юу л шүү дээ. Тэрээс нь одоо нэг эмгтэй суперстар Кэтлин Кларк Индианад нь бас байна. Өөрөө тоглолтууд ярьж үзэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь нэлээд 3 тоглолтууд бас нэлээд бас өрсөлдөөнтэй болгоно гэж бодож байгаа. За тэгээ бүгдээрээ бас бидэд ярилцах зүйл их ба тэгээд хэсэг орны дараа бүгдээрээ ингэ уулзцгаая. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Яг бид нар ярих юм бол ерөнхийдөө үдсэн хоёр баг дээр дээрээс сурлын талаар ярина тийм ээ. Тэгэхээр бүгдээр нь юунаас эхлэх гэж болж байна? Оксигийн энэ удирлынхын юу хамгаалтыг харагдах уу? Тэрээс эхлэх гэж болж байна. Түүхэн хамгаалт гэдэг байгаа шүү дээ. Түүхэн хамгаалт тийм. Йоо. Энэ одоо юу гэх юм? Ямар ч боломжгүй байгаа хэвчээ. Нэгэн лог шот нь л хоёр тань тийм. Нэгэн 2 номертой юм. Бусд нь нэг. Энэ ч юу онц гарцсан шүү дээ тийм. Гэхдээ энэ одоо нэг будагтаа талбай хамгаалт нь хүртэл нэгт 3 шугамны хамгаалт нь хүртэл нэгт одоо. Ийм багаас одоо хожил авах хэцүү. Тэгээд тэр нөгөө хамгийн дээр байгаа статистик дээр defensive rating чинь болохоор нөгөө түүхэн гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгээд стил нь бас түүхэн байгаа. Эсрэг тоглож байгаа баг нь бол 25-аас дээш удаа бат бөмбөгөө алдаад шүү дээ баг. Дээрээс нь нэмээд хийсэн солилцоонууд нь энэ багийг бүр улам аимшиг болгосон тийм. Карусогийн Харденштейн тийм энэ хоёр солилцоо бол гайхалтай гал. Энэ багийг бүр өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Яг зүгээр бүх хамгаалтын 1-р агт доорт ороод 2-р агт нь J-Dub болоо орцсон болохоос ш яг ингээд потенциалыг харах юм бол кейс нь уулзч гэсэн тийм бүх хамгаалтын багт өөр багт очоод гараа тоглол болох хэмжээний потенциалтай хамгаалагч юм байна. Карусо байна. Шээ Хартенштайн өөрөөсөө бас хамгаалт сайтай юм. Одоо жишээ нь өнгөрсөн жилийн Никсийг та нар санаж байвал ингэжсэн бохгүй. Никс өндөр оноо авалтгүй. Бага оноо авалттай ингээ алцаал нухалцаж явсараа хожоол яваад байдаг байсан баг байсан тий. Хартенштайнтай байсан. Нөгөө энэ жил Каттай гингууд Кат өсвөсөөгөө дотлооны тоглогч учраас ингээ жоохон оноонд дурлалцсан Никсийг би тарлаа шүү дээ. Ингээд нэгэн тоглогчийн өөрчлөлт багийн тоглолтын хэмнэлт хүртэл маш том нөлөө байгаа байхгүй. Ялангуяа будагтаа талбайн тоглогчийн хамгаалт гэдэг бол сагсан бөмбөгт хамгийн чухал хэвээрээ шүү дээ одоо хүртэл. Бүгдээрээ гэхдээ нөгөө талд нь яг харъя л да. Бид нар хамгаалт хийж байгаа нөгөө талд бол бас энэ удирдлагынгаа нэг баг бол үнэхээр довтлохоогоор тийм ээ хурдан довтлохоогоор тэр тусмаа хурдан темптэй тоглолтоор бол өнөөдөр яг энд хүрчлээ шүү дээ тийм үстэй. Индианаг яг энэ тоглолтоор. Тэгэхээр энийг л бид нар харж байна. Энэ юу вэ? Энэ бол маш гоё юу вэ? 110 оноос дээш оног Индиана авсан тохиолдолдоо одоо дандаа 13 нэг ч хожигдоогүй тий 13-9 үзүүлэлттэй байгаа гэдэг бол өөрөө маш тийм юу. 110 ононд хүрээгүй тохиолдолдоо хожиж чаддаггүй. Хожиж чадаагүй. Яг энэ бол бас тэр энэ хамгаалтаар гэхээс илүү өөрсдийнх нь довтлохоо өөрсдийн тоглолтын хэмжээг өдөрцсөн тохиолдолтой хөвчлээ хожоод их шиг байна. За тэгээд энэ статистик нь яг батлагдж байгаа юм шиг тий. Эхний хожил дээр Оксиг хожиход 111 оноогоор хожиж байгаа шүү дээ. Яг 111-т аваад 111-т аваад хожиж байгаа. Өнөөдрийг хожигдсыг харахаас яг адилхан 103 оноотой гэж хожиж хүрээгүй 107 гэх. Тэгэхээр 110 хүрэхгүй хожигдоод 110 хүрэл хожоод идэг стат нь яваа л энэ бас. Өнөөдрийн статистикс энэ статистикт орсон байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр чирээд хараад чирэн
Ер нь тэгэхээр ер нь гэж ярих юм ба шүү дээ. Талбай дээрээ 110 оноос дээш өнө авуулах гэж юм байна. Тэ 3 тоглолтын дээр тийм ээ. Бас Яг хөө дийж яж болно. Гэхдээ нөгөө багта 130 он алдаж болохгүй нэ болохгүй тийм. Ер нь бод тэгээд нөгөө үлэлжингаа хийсэн тоглолтод одоо өөр ер нь би бодод байгаа шүү. Үлэлжингаа ер нь хийсэн тоглолтод өшөө сайн хийхэд хэрэгтэй юм гэж боддог байхгүй. Тийм одоо бол юу байхгүй шүү дээ. Нөгөө хурдаа улам хурдтай болох гэдэг байхгүй. Яг зүгээр мэдээж юу штэ ингээд том өөрчлөлт байхгүй ч гэсэн жижиг өөрчлөлтүүдийг мэдээж хийлгүй байх. Одоо чинь шэйн замыг яаж хамгаалах учраа олох ч юм уу те. Эсвэл шэйг ганцаараа оноо авахулаад бусдыг хамгаалъя гэждэг хамгаалт руу яагаад шилжиж болохгүй байгаа. Шэй 50 оноо. Өнөөдөр жишээ нь шэйд бүр 3 хамгаалагчийн анхаарал татаал задлаа шийдүүлээдсэн те. Яваал ороход хумаад байгаа байхгүй. Би бол зүгээр тэр арга барил руу орчуулад юм болоо гэж бодоод байгаа. Шэйг 50 оног авахулаад нэг хүн л хамгаалъя. Давхар ерөөс очихоо байлээ. Бусдын дээрээс нь харин анхаарлаа эзэж сулруулахгүйгээр нөгөө дөрөв нь бол яг бусад дөрөв үнийг маш сайн ингээ хашаад сайн хамгаалъя гэдэг төлөвлөгөө байвал ямар вэ? Юу гэж бодож байна? Би Рик Карлалтай ярий. Надаас сууж би одоо тэгж л яриад Рик Карлалтай ярий би гэж. Надад гэхдээ бас нэг талаараа зүг байж магадгүй юм шиг. Яг тэгвэл Оксид чинь бас яг Инжанатайгаа адилхан 7-8 тоглогч 10-аас дээш оноо аваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүх зүйлийг нь шейд өгөөд тэр шейд довтлооных нь ачааллыг өгөөд стожийн 40-50 оног нь өгөөд дабл тим хийжээж очихгүйгээр хумхгүйгээр тэгээ хамгаалаад 1 2 3 тоглогчоо нөгөө нэг баясаахан хилдгээр 10 үдэн алдаа хийн гэдэг шиг те. Тэгэж хамгаалвал бас сонирхолтой байж магадгүй юм санагдчих. Тэгээд дээр нь довтлогоон дээрээ аль болох шэйн эсрэг довтлоод те. Шэйг бүр талбай хоёр талд хоёуланд нь ерөөсөө тайван байхгүй бүр ачаал юм нөгөө. Тэгээ ороод ирэх юм бол төгсгөл дээр бол Индианад клач тоглогч байна шүү дээ. Би бас анар энэ тал дээр юу гэж би уусаа гэж бодож угаасаа одоо угаасаа өөр арга байхгүй. Яг л бүр тийм ээ. Шууд өөр арга байна. Яг гэдэг нь нөгөө шинжтэй тэгээд цоош юм хийх ямар ч уус боломжгүй. Тэгээ бүтэн ингээд 82 тоглолтсон, плей-офф очсон тоглолтоор өшөө улам сайн хийх хэрэгтэй. Дээрээс нөгөө 6-ад бид нар хэлсэн чинь нөгөө 6-ад тоглогч юу гэдэг вэ гэхээр ордон байдаг. 20 мянган фэн үүдэг тийм цулсан тий. Тэнд бол нөгөө ихэнхдээ бол тэр бол мэддэгдэг шүү дээ. Үнэхээр чи Jordan, Kobe, LeBron юу гэдэг Steph тэдэл биш бол тэр нөлөөлдөг шүү дээ. Үнэхээр нөлөөлдөг шүү дээ. Free throw шийдэж яхад хизээч чадахгүй тоглогч нар хоёроо алдчихл байдаг тий. Чи тэр дарамт шүү дээ ордны. Таас нөгөө талаараа Оксиг залуу гэдгээр нь яа тий. Оксиг залуу байхгүй юу? Шээс бусд нь бид одоо за нэг одоо хэдэн тоглогч нар байна л да. Одоо тэгтээ тэрээс залуу тоглогч маш ихтэй шүү дээ. Түрүүс 2 залуу байгаа. Энэ залуу тоглогчдод нөгөө яг финалийн уур амьсгалд өмнө яг тэр дарамт тул бас ирээгүй байгаа шүү дээ. Тэр энэ дарамтаас нөлөөлж одоо яах вэ гэж бодож ийн л да. За одоо энийг бүгд харцгаая. Эхний тоглолт бол өнөөдөр тоглолтын дараах аврагын магадлал их өөрчлөгдсөн тий. Эхний тоглолтын дараа гэхэд харин бас өндөр л байгаа. Өндөр гэж тань. Окси төрүүлэх нь өндөр хэвээрээ л байгаа. Нэг амар багсаг уу. Өнөөдөр хож шигтэн гут шуур холдоод тэгээд зүүр л өгсөн юм ч тийм. 75-25 байсан баха. Тоглолт эхлэхэд. Одоо тэгээд эхний тоглолтоо Индиана хоцсон чинь нэг 70-30 л болсон юм уу? тийм л. 70-30 л болсон. Тэгээ өнөөдөр буцаад юу болсон юм шиг. За хэдүүл юу яа. Анарын хариултыг сонсъё л да. Түрүүн Индиана яаж тоглох тэрийг чи юу боломжныг гаргаач. Тэр нэг одоо Индиана яг удирдлийн төгсгөлийг хамгийн сайн хийсэн баг байхгүй юу? Яг тэр моментумаараа ямар ч гинт бэртлэхүү плей-офф орж ирсэн. За тийм болохоор ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг Индиана одоо тактикийн өөрчлөлтийг хийгээд ороод ирэхээр тэр нь яг бүтэн удирдалд хийсэн юмнаас илүү үр дүнтэй болно гэдэг бол магадлал айгүй багтай. За тэгээд Шэйг нэг эсрэг хамгаалъя гэж ярьж байгаа. За өнөөдрийн тоглолтын дээр Индианагийн гаргасан алдаа юунд байсан бэ гэхээр Шэй дээр хамгаалтаа сайн хийгээд Шэй тэр пассыг задлахад тэнцээ нөө нэг ротейшн хийж очиж байгаа тоглогч нэг бөмбөн дээр одоо хоёр тоглогч давхарддаг ч юм уу те ийм маш энгийн юм шиг болгож маш тийм бүдүүлэг алдарганд аягүй гаргасан. Тэгээд одоо юу гэдэг Шэй бүтэн тоглолтын турш нэг эсрэг тоглохгүй л байхгүй. Чи бөмбөн дээр нэг заслаа аваад тэндээсээ тэр заслаандыг яаж хамгаалахын тэндээсээ Шэй уншилтаа хийгээд хин суулгаагаа олон ч гэдэг юм ингээд тусалж ротейт хийж ингэ шилчгээсээр угаасаа арга байхгүй. Хамгийн гол нь ууг нь Индиана илүү 3 онооны шидэлтийг өндөр гүйцэтгэж байгаа баг учраас бид нар Шэйн гараас угнаад аль болох бөмбөгийг гаргаад нөгөө хэдийг нь оноо авахлах юм бол илүү зөв үр дүнтэй болов гэж би бодож байгаа. Шэй дээр бөмбөгийг гаргуулахын тулд эхлээд Шэй ороод ирэхэд дабл тим очих.
Тэгээ бөмбөгийг өөр тоглогчд өгүүлэх хэрэгтэй. Гахны амжаад яг шилжилт. Одоо нөгөө Энтони Эдвардс дээр хамгаалдаг шиг тий. Тэгэхээр нөгөө Тэнгууд харин ингээд Индиана болохоор эхний хоёр тоглолтоос харахаар яг анрын хилсэлнчлэн хамгаалсан тий зорилго нь тусласан амгалт амиг алдаа гарсан. Хамгаалтын шилжилтүүдээр хоцродсон ч юм уу давхардах ч юм уу үйл ойлголцол үүссэн байна. Тэгсэн мөртлөө гэхдээ хоёр тоглолт нь 2-30-аас дээш нь алдаад байгаа тий бас Гараас нь гарах гээд байгаа юм. бусдад нь ч оноо алдаад байна. Шийд ч оноо алдаад байна. чи тэд анартай санд нэлж бод шинэ одоо Тийм байж болно шүү дээ. Болохгүй юм бол. эсвэл нөгөө талд нь байгаагүй чи одоо шинэ за шээ бүр хамаагүй 50 оноо гав. Би бол хийж Бусдыг хамгаалчих. Тий тэгсэн чи анар болохоор шэйг гарах бөмбөгийг гаргах хэрэгтэй. Бөмбөгийг гаргаад нөгөө дүүрэн тоглох гэх. Та хоёр болохоор тэрүүгээр хоёр зүрж штэ. Тий. Тэгэхээр ер нь аль нь ч ер нь байж аль нь ч болох юм биш шүү та хоёр ер нь тийж. Тийм бодсон чи та Үгүй, тэгвэл- та хоёр аль нь ч болохоор юм байна. Эхний хоёр Би нэг карт актер ярив. Үгүй эхний хоёр тоглолтын дээр гол нь төлөвлөгөө нь шээгийн гараас бөмбөгийг олдуулах. Гурван шугамны гадаа бол угаасаа нэг хүн хамгаалах нь ойлгомжтой шүү дээ. Будад талбар ороход бол ер нь тусалсан хамгаалалт үргэлж бэлэн. Очихгүй ч гэсэн одоо ямар нэгэн байдлаар замыг хаахад ингээд нэг тоглогч ойрхон байж шүү дээ. Энэ хамгаалтыг хийгээд 30-аас дээш нь алдаад байгаа байхгүй юу та. Гэтэл ямар ч баг наадах чиг хийгээл шийд өдөржингаал бүх баг 30 он алдсан мэт. За улирал бол ингэж бэлдэхгүй шүү дээ. Энд чи одоо маш өндөр төлөвлөгөөтэй орж ирж байгаа шүү дээ. Ууг нь бол улиралд авч байгаа онооноос нь Багасах илүү багасах хэрэгтэй ш плей-оффын тоглолт. тэгсэн чи багсахгүй. Гэхдээ наад Улирлаас их оноо авчлаа шүү дээ тоглолтын дээр чинь. өдөрлөөс угаасаа их оноо авдаг тоглогч чи угаасаа нөгөө нэг тоглогч нар л байдаг шүү дээ. Одоо шин Jordan Kobe дандаа өдөрлөөс дэш оноо авдаг шүү дээ. Плей-офф LeBron өдөр бүгдөө л яг тэгдэг шүү дээ. Тэгэхээр тим тоглогч аль хэдийн болцсон байна л да. Тийм ээ. Тэгэхээр тим тоглогчийг бол баг Ер нь бол залуу Коби болцсон л. тэгэхээр тэр тоглогчдод ястаа нэр яах вэ? Баг би бол баг яг тэгж бодож чинь. Угаасаа баг боломжгүй байхгүй юу? Одоо зогсоод яг тим тоглогч болцсон болохоор Jordan Kobe зогсох боломжтой байсан юм. Тэгэхээр бусдын шээг бүр ингээ бараг 50 оноо гэнэ. А бусдын бүр тэр нь баг илүү дээр юм шиг надад үзсэн гэж. За хуваарийг харцгаа бүгдээрээ. Premier Sport Network-оор гарах хуваарь 3 тоглолт 6 сарын 12-нд 12-нд юм байна тий. Одоо бас 3 хоногийн дараа. Бас дундаа бас нийлээд оноо гарагт. Нийлээд оноо намж байгаа тий. Тэгээ энэ тоглолт амралт чинь бас юм маш ихтэй шүү дээ. Дүүн дээр очиж хасаа. амарна тий. Тэгэд бим гарагт тоглолцоод ОКС-ээр буцаад цуврал шилжчихтэй ахаад зундаа Бас 3 хоногийн завтай тий. За ямарсан энэ биток бол ер нь яг 40 дугаар дээр бүтэг яг аварга яриад Тийм одоо жишээ драфт яриад дуусгах юм. 7 дахь юу лээ 5 дахь тоглолт чинь 2 өдөр болох гээд байна шүү дээ тий. Тэгэхээр чинь дараа 7 хоногийн ток төр дахиад 2 л тоглолт явцсан байх юм. 5 тоглолт бол гарах нь бол тодорхой болсон. Цуврал 2-2 болох уу? 3-1 байгаад аль нэг баг нь ер нь баг төрүүлэх магадлал маш өндөр болсон байх уу гэдэг нөхцөлөд дээр л. Бид яг гэхдээ нөгөө дээрэс нь дөхөд ихээр маш их олон зүйл болдог л да энэ нэг эргийн тойронд. Одоо ихэд өнгөрсөн тоглолт маш их юм болчихлоо шүү. Саяны тоглолт бидний дөхөж тоглолт ярьсан сэдвийг энэ NBA-ийн сонсоод идэв шүү нэ тий. Би бол гэхдээ яг хэлстэй халагднаа. Үгүй сонсоод идэв шүү тий. Үгүй цааш нь Монгол NBA тоглолтын чи яг ярьж шүү. Чамайг халахгүй талаар яриад ирсэн чинь гусаач шиг болдоо шүү тий. Сонсоод идэв шүү надад болж бас мэдээлэл үзээд идэв шүү. Тэгэхээр тэрийг дэхтэй дараагийн сэдвээр ярин зав. Энэ дараагийн сэдвээр бүгд. За одоо нэг юу бас нэг мэдээлэл гарсан. Нөгөө 90 дөрөнд байнга мэдээлэлүүд гараад шинэ юм болж байдаг. NBA бүгд Бид гуравт ингээ NBA-ийн юу болж идэг талаар ярьж өгөх юм да. тий. Ахын Тэгжидэг мэгжидэг гэдэг хай. Гэхдээ чи нөгөө мэдгүй ч магадгүй гэдэг юм. Ер нь за Чи ч бас жоохон хэлж байхгүй бас мэдгүй болохоор. Наатах чи наа хоёрыг чаахан тэнд хүн гаргадаг шүү дээ. Гэхдээ дутуу гаргаад байгаа маа. Би чи энд ярихтай нэг чинь баяжуулаад ярьдэн шүү. Тэгэхгүй энэ чинь аюу дутуу гаргаад байгаа байхгүй. За энэ бас нэг ер нь сүүлийн жилүүд тэгээ жоохон Хоёр бицмиг ярим тэгээ өөрөө ярьж байгаа ширэд байна. ярьж өгөөд бас Биш ээ. Би тулгааны юмыг аимштай гоё баяжуулдаг шүү дээ мэдгүй. Тулгааны энд чинь аюу юм хэцүү. Надад санаа байдаг. энийг яриараа энийг яриараа. Энэ форматын талаар сонссон мэт юм дөө. Сонслоо. Тэ. Ер нь энэ формат өөр чинь таалагдсан уу? Энэ формат юу ярьж илсэн шүү дээ бас. Энд би тогч нэг ярьжсэн те. Энийг мүсгээд этгийн угаар болчихвол гоё юм. Би нараа ярьжсэн мэт. Дэлхийн нэтэрэл ярьж. Дэлхийн нэтэр те. Уусаа сүүлийн хэдэн жил унчаад байгаа юм чам. Тэр унсан. Энэ харин гоё штэ. Ерөөс үзээд алтаад ямар ч Алдаа байхгүй те. Гурав Асуу байхгүй те. Сүүлийн жилснээс сайхан юм болох юм байна л гэж би ойлгосон шүү дээ. Америкийн Урд нь болохоор Rising Stars-ыг ингэж хийжсэн юм. Тийм. Гэтэ яг одоо Хийж байгаа. За одоо шудраг хэлээ. Яг ингэ хийвэл Америк бохочих уу? одоо би болохоор ингэж хараад байгаа байхгүй юу? Сэтгүүлчид ч юм уу те одоо NBA эргэн тойронд байгаа хүмүүст энэ сэдвийг барьж аваад ярихад аягүй гоё юм байна. Австрали араас Америк нь хожижлоо ч юм уу эсвэл дэлхийн баг нь хожижлоо ч юм уу. Тэнгүүд энэ сэдвийг барьж аваад ярих нь аягүй гоё юм байна. Гэхдээ яг одоо энэ Rising Stars-ыг ингэж хийжсэн юм. Яг ингэ хийвэл Америк бохочих уу?
Миний бодлоор яг ийм форматыг өөрчлөлөө гэд одоо нөгөө өмнөх шиг 90 он ч юм уу, Жордны үе шиг ч юм уу, Коби Брайантийн үе шиг ч юм уу нөгөө алцдаг байсан шүү дээ. Тэр шиг бол би тоглохгүй байх гэж би бодоод байгаа. Одооны энэ сагсчаад бол хизэж болохгүй. Би яг тэрийг бол хизэж. тийм болохоор зөвхөн энэний араас яригдах одоо тэр юу нь л сэдвэн л гэх юм уу. Дэлхийн баг Америкийн одоо тамирчлаас илүү гарцсан байж тээ. Дэлхийн багийг ялгаа болцсон байж тээ гэдэг ч юм уу. Тэр сэдвэн л явах гэж бодож. Одоо ч би ингээд Йокич Лука хоёр орсноо бүр амар шинсэлтээсээ тоглож моглол ингэж байгаа юм ерөөсө харахгүй байх. Гэхдээ яг ингээд зүгээр харлаа л да. Одоо тоглогчтой харж байгаа шүү дээ. Игчил бид нар ахаад улам хөгшөрсөн KD, LeBron, Steph-ийг харах байхгүй юу? Яг нөгөө санал авах боломжтой гурван тоглогч яриад шүү дээ. Америкийн багаас шууд цоогохдох тоглогчтой шүү дээ. Ер нь тоглогчид шууд цоогохдох. Тэгээд эдгээр маань байна. Энэ гурав ч тоглохгүй шүү дээ. Тэгээд энэ гурав ч тэгээ баг нэг амир тэгэж одоо цаад ингэхгүй. За тэгээ 40 гарцсан бүгд 40 гарлаа их бүгдээрээ тий. Нэг тоглоод нэг 3 мөр тэгээд тэгээд суучин. За тэгэнгүүт нөгөө хэд нь дандаа залгуучтай байгаа байхгүй. Тэгээд нөгөө Edwards, Tatum хин жаа хэмэд энэ хэд л одоо яг нэг боломжит лист гаргацсан байгаа. Тий. Яг би болохоор өнгөрсөн жилийн нөгөө Wemby-гийн тоглолтыг хараад нэг ганц нэг тийм тоглогч байгаа ч нөхцөлтэй ялмаар байдаг. Тэгээ Wemby хожигдсон. Тэгмээд би Янс тийм биш тавсан. Янс ч хичээдэг. Тэр Янс Wemby хоёр бол хичээгээд нэг тэр уур амьсгалыг гоё ихлүүлээд өгөх болов уу гэд гордоо л байна. Гэхдээ тэгэнгүүт тэр өрсөлдөөнтэй болгоод гэж тийм. Тэгэнгүүт нөгөө талаас нь зүгээр яг одоогийн харахаар нөгөө хэд нь за Энтони Эдвардс бол бас гоё үзэж болж байна тийм. Tatum үзэн Mitchell те Booker за тэгэл Evan Mobley үе эхэлж шүү дээ ингээд одоо. Гэхдээ одоо ингээл яг Америкийн одоо энэ листийг ингээл харахад бас надад зүгээр нэг ийм бодол өгдөг байхгүй. Ингээд Лука Дончич Йокич эдрийг ингээд нэг баг болгоч одоо Сабонис гэх. Тэгэхээр эдгээр яаж хамгаалах юм бол гэж боддог байхгүй. Нөгөө хэдэг. Яг одоо тэгэл нөгөө өвжи Ануноби Шей Мэй хамгаалах юм байна. Зэрэг зарим тохиолдолд Лука Дончич хамт гарна шүү дээ. Гэхдээ яг ингээд гарахаар яат ч зүгээр шударга эхлэхэд л Тэгээ ард нь бас Янс Wemby хоёр бахаар бас ардын хамгаалт Дескен байгаас тээ. тэгэхээр ер нь шударга эхлэхэд бол яг Team World нь бол угсаа амар байгаа байхгүй яг үнэн. Тэгээ одоо энэ дээр нэг би эргэлзээд байгаа. Энэ Embiid банкер хоёр яах юм бол нөгөө хоёул Америкийн шиг тоглолцсон байгаа. Гэхдээ нэг нь Итали, нэг нь Камерун байгаа гэдэг. Америктай л байна л да. Гэтэ All-Star-аар болохоор ер нь алинд нь ч тоглосон нэг ялгаагүй байхгүй. Яг би нэг ер нь зүгээр үтсэн. салгаа хийсэн. Тэгээ яг алинд нөх мэдхгүй. Энэ хоёр бол сан байгаа даа. Банкер бол угаасаа Италиг ингэсэн шүү дээ. тэгсэн. Тэгээ ер нь Америктай л юм байна тэгвэл. Яг тэгээд наад тоглогч харин жоох үзсгүүл үзчих шүү бас. Банкер. Гэхдээ яг Америкийн багч нь гайгүй шүү дээ. Одоо ингээл Халибуртон, Энтони Дэвис, Джейлен Браун, Букер, Мичел, Брансон залуучууд нь гайгүй шүү дээ. Яг нөгөө нэг ийм өрсөлдөөл гарах гэдэг чинь дэлхийн интернэшнл сакс нь илүү юм уу, Америкийн сакс нь илүү юм уу гэдэг л юм гарах гэдэг чинь. Гэвч эдгээр үнэхээр сериосны тоглохгүй бол эн чинь шүүх юу хэцүү болж шүү боломжгүй. Тийм учраас зүгээр хөвлөлийнх нь л гоё юм да. Тэг яг үзэж байгаа хүмүүнд Лука Йокич хоёр нэг тал болсон маазраад Наа чи яг иргэжил яг энэ Австралийн тоглолт болсны дараа нэг юм яригдсан шууд. За Америкийн жишээ бол Лос Анжелес болохоор дэвт хожигдчихжээ гэдэг яриа бол гарна гэдэг л. харин тийм тэгэхээр нөгөө хөвлөлийнх нь л гоё юм болох гэдэг. Хөвлөлийнх нь үстэ шууд өлгөөд авах юм болчих. Багийг барахгүй юм шүү л гэдэг тийм. Тэгэхээр за бидний нэг тоглогчийн яг бид нар нэг хөгжлийн жоохон хүлээх баг. Ахаад нэг 2 жил одоо NBA орж ирээд Cooper Flag нэг орж ирээд 2 жил тоглолцсон байна. Тэ? Тэр бас нэлээд гол юм бол. Тэр чинь саяны энэ лист чинь Cooper Flag явж иж магадгүй юм байл шүү дээ. Тийм бол All-Star сонгогч рүүки жилдээ All-Star одоо байгаа шүү дээ. Маш ховор байгаа. Байгаа л уу? Ганц нэг л байгаа хэ. Хоёр. Blake Griffin байгаа шүү дээ. Рүүки үлрэлтэй. LeBron хин LeBron биш. Griffin бас Blake Griffin тэгж орж ирсэн санагдчих. Шууд рүүки LeBron бол биш шүү. LeBron хоёр туулралтай All-Star. Энэ 2-3 юу байгаа. Хоо дээр үед All-Star дөнгөж сохогж исэн үед тоглогчт нь ч сөөхөн байсан юм чинь те. Magic Johnson мос айгуул шууд л ороо илэх те. Дээр үед нэг тоглогч байгаа. Орж ирээд ч одоо зогсоод шүү дээр үед орж байгаа. Орчин үед бол нэрэ Griffin-ээс өөр байхгүй хаа. Embiid Griffin гэж санагдаагүй шүү дээ. Wemby ч яла. Үгүй яагаад те. Эхний үлрэлдээ сонгогдоогүй. Сонгодоогүй те. Сонгодоогүй санагдах юм аа. Эргэлзүүлээд байгаа санаа хараад юу л гэж одоо би ч юм шиг байна. Wemby яг л игзэгтэл яг сонгогдоогүй те. Хоёр дахь үлрэлдээ сонгогдсон юм аа. За юу вэ? Бидэд ярих зүйл маш их байгаа. Тэ гэтээ бас нэг юу хэлэхэд нөгөө бид нар нөгөө сайн нөгөө Монголын маань лигийн баг бас түүхэн амжилт бүтээлж энэ талаар бүгд бас гоё ярилцсан. Яг бол нөгөө дэлхийн Азийн шилдэг 10 баг шалгараад дээрээс нь CBL тий CBL-ийн бол одоо энэ жилийн аврагууд Шижан Lions тий энэ бас амар баг шүү дээ яг үнэндээ бол супер баг. Тэгэхээр энэ багийг энэ тэмцээн чинь болохоор
одоо Азийн хэмжээнд зохиогдож байгаа, клуб хэмжээнд зохиогдож байгаа хамгийн том тайз гэсэн үг байхгүй хамгийн том тэмцээн гэсэн үг. Энээс том тэмцээн гэж одоо энэ клуб Азийн клубын байхгүй гэдэг утгаараа Хятадын лиг төрүүлсэн багийг Монгол улсын асуудал баг хоцсон үнэн. Энэ яагаад амар эерэг зүйлүүдийг хэлж гинэ вэ гэхээр нэгдүгээр энэ залуучуудад маш их итгэлийг өгч чадж байна тийм. Хоёрдугаар гэх юм бол ганцхан 3-9-3 биш 5-9-5 яг үндсэн сагсан мөнгөн ч гэсэн олон улсад ирнэ үүсгэд ирнэ бол тийм цаг үеийн ирж байгаа юм байна. Одоо зөндөө залуучууд гадна дотн тоглож ийн эдэр ирээд ингээд гişээ баг бүрдээд гэх юм бол үнэхээр их потенциал байгаа гэдгийг энэгээр харуулж байгаа болов уу гэж байна. Тэгээд бас нэг зүйл байна. Систем гэж зүйл ямар амар чухал юм бэ гэдгийг л харуулж байгаа шүү. Дээрээс нь бас яг нөгөө манай Монгол улсын лиг өөрөө одоо дэлхийд танигдж байгаа Азийн одоо зохион байгуулагдж байгаа лигүүдэд ер нь манай эхний одоо 10 дотор ерөнхийдөө манай Монгол улсын лиг ороод эхэлсэн байсан шүү дээ. Тэгээд тэрний чансааг ихсгэх. За энэний чансаа нь ихснээрээ яг уу гэхээр манад ирэх легионер тоглогчдын одоо сонирхол ихсэх тийм. За тэрийгээ дагаад спонсор байгууллагууд ч юм уу энэ зүйлүүд маань ихсэх гэж ер нь яг хасаа үлгүүд хийж байгаа зүйл бол Монголын сагсан бөмбөгийн хөгжлийнхээ хувьд ч тэр нэлээд том зүйл болж байгаа болов уу гэж харж. Касс бас нэг хэлсэн шүү дээ. Монголын лиг бол олон лигээр тоглосон хүн хэлж байгаа шүү дээ. Одоо энэ тоглосон. Азаар бас явуулсан. Авраг авцсан 50-ны лигт. Тэр хүн шинэгээд Монголын лиг гоё юм байна. Энэ айгүй ер нь удахгүй бас. Ирээдүйтэй юм. Ирээдүйтэй энэ Азтай бол бас топ лигүүдийн нэг болох юм байна гэж хэлсэн бас эндээс ер нь мэдээж эхэлж юм бодож байна. Тэгэхээр дээрэс нь нөгөө нэг гоё зүйл нь нөгөө би бас нөгөө залуу тоглогчд маань тий хизээч одоо магадгүй тэр боломжийг нь гаргаж ирж байгаа байхгүй тий. Одоо нөгөө нэг дэлхийн одоо ихний одоо чинь Ираны баг, юуны баг тий эхний одоо сагсан бөмбөр тэр үндэт хөгжилтэй нөгөө нэг шигшээ тоглодог тоглогчтой надад шүү тоглох юм шүү тийм ээ. Тэр нь өөрөө маш гоё тийм одоо туршлага хуримтлуулах тий юу яах гэж маш олон зүйл биш тий. Одоо гарч байхад нөгөө Ираны багтаа тоглолт дууссан байгаа шүү дээ тий. Өчтөр гэхдээ Ираны багч нөгөө Хятадын багийг хожоод ингээд өөрсдөө бүр хасагтаа одоо яриад долоогоос юм. Тий. Тэгэхээр манайх ч өөрсдөө энэ удаа гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр за тэгэхээр баяр үргээ тий бас энэ бидний хувьд бол маш гоё түүхэн. Тэгэхээр энэ бэток бол сагсан бөмбөг сонирхчдын сагсан бөмбөгтэй холбоотой бүх зүйлийг мэдээлэл хүргэх ёстой бас давхар тий. Тэгэхээр хис урмын дараа бүгд ирээ уулзцгаая. За энэ бэтоктойгоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ ерөнхий ивент гэж мэдээж хэрэг электрон барааны их дэлгүүр PC Mall. Тэгээд та бүхэн бүх төрлийн электрон бараануудыг бүх төрлийн гар усны албан ёсны хэрэгтэйгээр уурчлагууд юзэн гаргах боломжтой. Тэгээд электрон барааны зөвхөн PC Mall-аас таваа сонгороо гэдэг юм байна. Тэгээд нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгийгч илүү тийм үл Pepsi брэнд байгаа гэдэгт хэлэх хэрэгтэй байна. За дөнгөж цаг бидний яг орой бол яг одоо бол яг энэ бэток манд гаргаад 10 төгсөж байгаа тийм. Одоо цаг нь 3 дугаар сегмент явж штэ бид нар. Шууд явж тахаа да 10. Тий харин тий яг одоо бол нөгөө хасын үлгүүд Ираны багаар аливаа төсөв бид нар мэдэхгүй байгаа. За нэг юугаар эхлэе. Гой мэдээлэл. Нөгөө дүүч сонсчих. Дөрвөөсөн штэ. Хөөе энэ бэтокийнхоо чамайг халах уу яах уу гэдэг ингээд хэлсэн. Яг боо юм болж энэ Монголд цаагур таадуулж яриад байна. Яг энэ сэдвийг хөндлөө. Тэгээд бол цөмөр энэ чиг хуваагдсан шүү дээ. Үгүй байлгүйтэй гэдэг. Би бол чинь үгүй арай үгүй хаа гэж бодчихсон. Анар бас үгүй байх гэж бодож ирсэн шүү. Хин тулгаа хин хоёр баясан хоёр бол за халагдцсан гэж хэлсэн. Тэнэ бол годыг өрөд баримтлаад аль нь ч магадгүй те гэж хэлсэн. Годыг өрөдлсөн гэдэг. Төвийг сахисан. Баажихыг хийсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө дүүч сонсчих. За цаан чи боо юм болж чамаа одоо яах вэ гэж тасаа иччих. Одоо яг хэдүүлээ өмнөх дуур дээр ярьсан шүү дээ. Энэ баг цалингийн дисмисийг ингээд харлаач гэсэндээ тоглогч нар нь ер нь хөдлөх боломжгүй юм байна өө. Энэ бүрэлдэхүүнээрээ л ер нь байх юм байна. Тийм учраас хамгийн эхлээд өөрчлөлт хийх юм бол мэдээж тусгалжуулагч байх юм байна. Гэсэн ер нь дүгнэлтэндээ хүрсэн байна. Анарууд энэ дээр нэг юм хэлэх байх. Угаасаа би бол тэрний анартаа санд нийлжсэн. Яагаад ийм бүрэлдэхүүнийг харин тэгээд энэ үргээд бүр хамгийн сайн потенциалаар гэсэн. Дээрээс нь 25 жил үзүүлээгүй амжилт нь хүрчээд байгаа. Энэ жил гэхдээ ер нь биш үү те дасгалжуулагч нар маш халгаатай жил бол байлаа. Гарч ирээд плей-оффт нь оруулаад өлтөрчтэй дээрс те 3-2-ыг халдсан байсан гэж те. Энэ ч үгүй маш сайн дасгалжуулагч нар халагдлаа шүү дээ ер нь бол. Молон халагдлаа юу алга те одоо ингээд тийм бодоо. Тэгээд уул нь бол би нанартаа тэндээ санал нийлжсэн. Яг энэ потенциалаар нь хамгийн сайн байна. Халагдах ажилд орох хоёр чинь одоо ялгаагүй сагсан мөнгөний хэсэг багхгүй. Тэгээд тийм дасгалжуулагчлаа яг энэ өнөөдөр хүрсэн амжилтнаас илүү цаашаа давахгүй байна гэсэн багийн удирдлагын шийдвэр гарсан бол тэгээд ямар ч арга байхгүй шүү дээ. Халагддаг. Дараагийн дасгалжуулагч нь харин маш том
одоо юу гэдэг хүлээлттэй суудлал руу орж ирж байгаа Тэр том багийн тий. Нью-Йорк Никс гэдэг том багийн Америкийн маш олон жил одоо хамгийн том баг байлаа шүү дээ. Одоо яагаад өдөртгүүд ажлаас нь халсан? Энээс өндөр амжилт үзүүлэх гэж халсан бохоо. Тэгээ яг энэ бүлгүүнээр хийж чадахгүй чадахгүй гэдэг чинь дараагийн асуулт. Би яг тулгаатай тэр ярмаар тулгаа угаасаа ярьж байсан шүү дээ. Сүүл нөгөө тэгээ Брансны тэр нөгөө сүүлийн хариулттай мэдэхгүй байна гэдэг гардаг. Тэгээ нөгөө Адидийн тоглогчд маа нөгөө Тибетүүд асууж жоохон асуудалтай болчихжээ. Тэ эднийг бол бид эднээс чинь харж байна шүү дээ. Тэрнээс үл ер нь тэрний дараа бол их тоглогч асуусан бол юу ярьж байгаа бид нар энэ аяллаа цааш нь үргэлжлүүлж шүү дээ тийм хэлэх байсан баг. Тэгээ яг халагдсны дараа яг өмнө удаа мэдгэдэггүй нэг шар мэдээллүүд гарсан. Халагдахад бол хамгийн том нөлөө үзүүлсэн тоглогч Карлинтэй 5 саа гэсэн яриа бол гарсан. 2019 онд Миннесотад энэ хоёр хамт байжгаад явахт нь бас кат явуулж исэн юм байна шүү дээ тасгалжуулагчаа голоод. Тэгээд типс дээрээ дахиад нэгдсэн юм байна. Тиймэрхүү ингээ өнгөрсөн цагийн мэдээллүүд бол ямар ч засагдаад эхэлсэн. Өмнө удаа энэ бол сайн мэддэггүй байна. Тэгэхээр яг нэг иймэрхүү яриа гарч ийна гэдэг чинь тоглогчдоо тэгээ хаарттай ирээд муудалцж исэн, үйл ойлголцож исэн. Дараа нь Брансонтай гэдэг ингээд яхаар ер нь бол тоглогч тундаа харахгүй үйл ойлголцол үүссэн байсан нь л батлагдчих шиг байна. Гэхдээ өдөртгүүд болохоор тоглогчтойгоо дасчуулагч явж тоглогчтойгоо авч үзэх нэг одоо шийдвэрийг дагажлаа гэх үү тийм ээ. Тэгээ шүү дээ. Одоо яг багийн эцэд хамгийн амархан хийж чадах зүйл юу вэ гэхээр бас дасгалжуулагч л халах шүү дээ. Юу юм бэ? Тэгээ одоо катматыг солино гэдэг чинь яг эцэд менежерүүд үед дараагийн түвшний яг тий асуудалтай ийм үйлдэлүүд шүү дээ. Тэгээ дээрэс нь тоглогч нар нь өөрсдөө сэтгэл хангалуун биш байх юм бол яг гол үндсэн юм чи хийж байгаа талбай дээр тоглож байгаа хүмүүс чинь тоглогч нар учраас бас тасгалжуулагчтайгаа ийм харилцаатай байх юм бол нөгөө нэг одоо дараа жил ирэх жил ч юм уу үзүүлэх амжилт нь бас тааруу байх юм бол. За тэгээ дээрэс нь мэдээж сэлгээнд сууж байгаа тоглогч нар өөрсдөө бас дургуйслыг илэрхийлсэн байна шүү дээ. Би баг минут тоглож байгаа учраас бас тийм дасгалжуулагчтай тийм сэтгэл хангалуун бос. Яг энийг харахаар халагдах хүмсдэггүй гэж хэлсэн. За та нар энэ бүгдийг дотроос биччихээ. За нэгт 25 жилийн дараа энэ саяны бүсийн финалд хүргэлээ. За энэ маш том амжилт. За хоёрд энэ 24 плей-офф толцсон гэхэд энийг өмнөх нь 12 тасалжуулагчийн 7 нь хамтдаа нийлээд энэ унцдаг гэж. За 3 дахь бүр амар байхгүй тий. Улиралд 50 хожлыг тий дараасан улиралд 50 хожлд хүргэсэн. Тэгэхээр нэгсэндээ Нью-Йорк Никс гэдэг багийг буцаад бид нар нөгөө NBA тоглоомын сүүлийн 10 жил ярьдаг гэсэн шүү дээ. Бүтггүй ганцлаг байна. Хамгийн хөнгөтэй хамгийн том франчайз. Тэгээ ер нь NBA-д сайн байх ёстой тийм. Ёстой гэсэн энэ баг өстой жинхэнэ хог шаар гэж бид ярьсан. Гүг хэлчихсэн үнэн дэвчил юу юм бэ? Тэгээ ярьжсэн чинь энэ тоглогч хурж энэ дасгалжуулагч хурж ирээд хоёр өдрөл дараалаад дорнд бүсэд 50-аас дээш хожил авна гэдэг чинь нэгсэндээ Нью-Йорк Никс баг контендер баг юм шиг шууд ингээд болгочихлоо шүү дээ. Тэний дараа хаалтж байгаа нь бол жоохон харамсалтай гэж байна байхгүй юу? Одоо ингээд төрүүлсэн багийн засгалжуулагч талагдаад байх чинь финалд гаргаагүй засгалжуулагч халагдчих болно л доо. Тийм зүгээр юм. Тийм зорилго нь авраг. За ерөнхий засгалжуулагчтай 2 жил харлаа. Тоглогчид ер нь бол залуу тулдаа орог явж ийн ер нь хойштоо гимтээ дуусах юм байна. Тэгээд сая ингээд Бостон гээд хамгийн том давхцууд аваагаад авчаад одоо ер нь бол нэг Индиана гээд арай боломжийн өрсөлдөгч гараад ирсэн. Тэгээд энийг ашиглаж таагүй тэгэхээр ер нь цаашдаа энэс илүү амжилт үзүүлэхгүй байна л гэдэг дүгнэлт нүрсэн. Одоо зөв бас нэг зүйлийг харж болно шүү дээ. Яалтчгүй тимийн дор тоглож байгаа тоглогчийн карьер, сайн тоглогчийн карьер айгүй богинохон дууссан юм байх шүү дээ. Дерек Роуз байна, Жаким Нова байна, Луа Дэнг байна те. Тэгээ Ютад нэг юунд байсан? Чикаго Буллс байсан хэдүүд чи ер нь бол нэг том гэрээ хийж авч нэг хэсэг сайн үзэл тэгэл ер нь ерөөхдөө бүгдээрээ дараачих багт очивол одоо Луа Дэнг чинь Лекс очивол нэг ч тоглохгүй ингээд $30 сая аваад ингээд сайхан мөнгө авсан, сайхан мөнгө хийсэн юм тийм. Яг гоо тий ер нь бол Тибетод ч надад ч гэсэн яг үнэн ганц таалагдгүй зүйл дээр байдаг. Үнэхээр тоглогчдыг үнэхээр өстой ясын цай гэдэг. Энэ үйлдвэрлэлд ингээд NBA-гийн аврах засгалжуулагчтай хамт ингээд хэд хэдэн засгалжуулагчтай ажилласан хаалт. Тийм ээ. За бүгд энийг ярьлаа. Том Тибето, Майк Ботенхаузер, Майкл Малон, Тэдер Дженкинс, Майк Браун гэдэг бас дандаа бас сайн засгалжуулагч нар шүү дээ. Том нэрнүүд явж байгаа. Том нэр өгөхгүй тийм. Тэгээ дээрэс нь яг энэ засгалжуулагч нараас Майк Браун Нью-Йоркийн засгалжуулагч болчиход давгүй гэхээр засгалжуулагч зөндөө биш. Ашиглаж болохоор Тибетоос өөрөөр ашиглаж чадхаар. Тэгэхээр бол хэдүүлээд ярихдаа Нью-Йорк Никсийн бүрэлдэхүүнийг бол тийм муу бүрэлдэхүүн гэж бол ярихгүй байгаа шүү дээ. Цаасан дээр байгаа бол маш сайн бүрэлдэхүүн байгаа. Тэгээд надад бол одоо яг надад шиг асуу тийм. зөв шийдвэрлэл болсон гэж бодож байна. Тийм яг би одоо чамсаг юу асуух гэсэн. Ажлын байр бол байна. Дасгалжуулагч нар бас юм дээр гараад ирлээ шүү дээ. Бас харцангуй байна тий. Тэгэнгүүтээ нөгөө Нью-Йорк Никс гэдэг багт очихыг менежер ер нь их дасгалжуулагч хүсэх бах. Тэр том зах зээл, тэр том баг одоо нөгөө юу юм тий.
Тэгээд тэгэхээр мэдээж цалинж өндөр болно бүх юм байгаа л та Нью Йорк юу. Тэгэхээр гэхдээ тэр том франчайз дээр энэ багийг аавна гэдэг нь нөгөө бас нэг том асуудал нь одоо хэвлэл мэдээл том хот болохоор одоо хэвлэл мэдээл нөгөө юм ихлэн л дээ. Тэгэхээр нэлээд туршлагатай засалжуулагч авч таарах гэдэг шүү дээ. ямар юм засалжуулагч очно гэж та нар зөв бодож байна. Энээс гоё асуулт. Ер нь ямар кандидат ер нь тохирох бол анараас эхлэдэг. Би бол Тайлер Дженкинс. Вау. Ингийн тохиромжтой болох гэж байна. Нөхнийс. Бас арай нөгөө хэдэг батх юм бол арай залуухан. Тэгэхээр илүү залууд одоо багийнхаа залууд би нийт тамирчтай илүү ойлголцтой. За дээрэс нь мэдээж хамгаалалт тал дээр илүү ажилтдаг те Дженкинс засалжуулагч. Тэгээд тийм ер нь бол Нью-Йорк Никс одоо ингээ бүрэлдэхүүн нь өөрсдөө орохгүй юм чинь асалжуулагч нь юу хийж чадах юм гэдэг зүйл энэ байгаа хэдэн тоглогчдоороо яаж өшөөс амьд үзүүлэх юм гэдэг зүйлийг ярих гэж байгаа болохоор би хамгаалтын тэр Тайлер Дженкинс асалжуулагчийн хийдэг систем орж ирээд ингээ давталгаан дээр нь ганц нэг маневр хийгээд стратеgic rotation одоо бид нар яг ингэж ярьж байгаа Memphis чинь ингээ гараас үлгэн амар олон тоглогч ингээ яг энийг Тайлер Дженкинс ерөө Нью-Йорк Никс дээр хийх юм бол плей-офф эхлэх үеэр бүгдээрээ илүү олоолоо тоглох боломжтой болно гэж байна. Тэр Би бол ингэж харж байна. Яг одоо байгаа бүрэлдэхүүн яг энэ бүрэлдэхүүнээр байгаад явах юм бол Тайлер Дженкинс тасгалжуулагч тохирох байх гэж бодож байна. Гэхдээ энэ бүрэлдэхүүнийг солино гэсэн шуумууд зөндөө гараад байгаа шүү дээ. Магадгүй шууд дайралт хийх гээд байгаа юм шиг солилцоонууд яригадаад байгаа. Кевин Дурант ч юм уу, Янис Антетокумбо ч юм уу. Хэрвээ ийм том нэр ирэх юм бол Майк Буденхаузер юм уу? Эсвэл Майк Мэлоун хоёрын аль нэг л байх болов гэж бодож байна. яа тулаагийн Надад болохоор Майк Буденхаузер засгалжуулагч бол хамгийн дэмий гэж бодож байна. Одоо харин хөгшин засгалжуулагчаас салснаа дахиад тийм хөгшин засгалжуулагч авчихсан. хөгшин биш шүү дээ. Би яг удацсан гэх юм да тий. Тийм одоо 10 барилын суудсан 10 барил нь өөрчлөгддөггүй нэгэн засгалжуулагчтэй нэг нь Майк Буденхаузер байхгүй юу? Тэр утгаар нь хэлчихлээ тэгвэл. Тэгээд Майк Браун засгалжуулагч бол бас бүр дэмий гэж бодож байна. Би бол Майк Браун засгалжуулагчийг маш сайн туслах засгалжуулагч гэж боддог. Дженкинс Ахлах засгалжуулагч олон жил хийсэн дээ. жоох өөр байдаг тал байдаг шүү дээ. Энэ олон ч ч анх удаа баг сантимтер санал нийлж байгаа юм. Тийм баг хамтаа. Гэхдээ тэр гэсэн Майк Аврал тасгалжуулагч. Үгүй энийг би ихтэй ч сонссон би зандаа хэлдэг гэсэн. Майк Браун хамгийн сайн туслах засалжуулагч гэдэг бид байхаар аваад авч тэгээд Майк Мэлоун андуурсан. хоёр удаа хэлсэн шүү дээ. Леброны туслах байсан билүү? Ахлах байсан. Warriors дээр хоёр хэлсэн шүү дээ. Явж хоёр яваад хоёр хэлсэн шүү дээ. Леброн Джеймсийн туслах гэж Гэхдээ Майк Браун ч авраг авсан тасгалжуулагч. Туслахаар Туслахаар авраг. туслахаар авсан. Голд зүгээр авсан л дээ. Хоёр удаа ч авсан уу? Тэгэхээр чи одоо энд бол яваад хоёр хэлсэн шүү дээ. Нэг Cleveland руу яваад нэг Kings руу яваад Тайлер Дженкинс тасгалжуулагчаас буснууд бүгд авраг тасгалжуулагч нар байна шүү дээ. Авраг аваад үлдсэн тасгалжуулагч. тийм. Яг уг нь тэр үнцгийг харахаар харин тэгэхээр тунж үлдсэж байгаа хоёр хүн бид нэг нэгээр нэрийг хасдаг шалтгаан Майк Мэлоун уу Тайлер Дженкинс үл гэдэг сонголт байна. Туршлага гарах юм бол Мэлоун байж болж байна. Гэхдээ Мэлоун засгалжуулагч тийм Мэлоун засгалжуулагч өөр их зөөлөн хүн тэгээд яг нэгсэн Мэлоун засгалжуулагч Йокч байхгүй Нью-Йорк Никс. тийм. Карл Таунс байгаа гэж. Тэгэхээр харин бид мэдэхгүй байхгүй тийм Мэлоун засгалжуулагчийг бас яг өөр тоглогч дээр яаж тоглох юм бас удирдах юм бас мэдэхгүй. За одоо нөгөө түрүүний хахад нэг дээрсэн юм. За тэгвэл энэ бүрэлдэхүүн ингээд солигдсон яаж шүү. Солигдохгүй байлаа гэхэд энэ бүрэлдэхүүн түрүү чинь зурд ирсэн л та. Засалжуулагчтай яагаад нэг амжилт хүрнэ гэдэгт бол та итгэлтэй байна. Одоо Тайлер Дженкинс хэлээ гэж та нарыг Одоо Нью-Йорк Никс дээр байсан асуудал миний хувьд бол юм. Би болохоор нөгөө нэг хин Anunoby хин хоёроос Bridges хоёроос илүү их хүлээлттэй. Довтлогоон дээр илүү оролцоотой. Тэгэхгүй саяны плей-офф ер нь үлрэлийн туршид хитрхи тийм тогтмол бус тоглолт. Энэ мэдээж Bronson дээр хитрхи бөмбөг ууж байгаад айгүй холбоотой. Тэрнээс би тэр хоёрын довтлогоон дээр гаргаж байгаа үүрэг ройл нь илүү их байгаасаа тий гэдэг юм. Тэгэхгүй тэр хоёр талбай дээр амар ашиггүй олон минутыг хитрхи удаан өнгөрөөсөн юм шиг л тийм надад яг үнэ. Одоо ашиглаж чадаагүй гэх юм уу те тэр хоёрыг бүрэн потенциалд нь ашиглаж чадаагүй. Нью-Йорк Никс-ний гоё давуу тал байгаа л та. Нью-Йорк Никс байгаад тоглогч нар бол ерөөсөө яг 82 тоглолт ямар ч асуудалгүйгээр тоглож чаддаг. Тоглолт болгоно 40 минут тоглож чаддаг тийм хэдэн тоглогч нар байна л. Тэр чинь тийм муухай гэж хүмүүрээ яриад байгаа. Яг тэр нөхөд гарч хэлж байгаа. Тэр гоё болгож чаддаг. Anunoby Towns хоёр бол тийм биш шүү. Өнхрөөд өгөж мэдхээр л хоёр хүн бохгүй юу? Гараа яг даахгүй те. Энэ бол типсийн гараа яг даахгүй юу? Айгүй эвгүй бохгүй. Тасчулчигтэй тэр бол ялчгүй гэхдээ суултаад мөн үү? Үнэхээр тоглолчтой үнэхээр. Тэр бол чанга тэр бол. Би бол одоо тэгээд кат 5 номер дээр тоглол би Никсийг хизээч аврахгүй л гэж бодож байна. Одоо тэгээд Дженкинс тасгалжуулагч Ja Morant-ийн гараас бөмбөгийг гаргаад шилжүүлүүлэх гээд чадаагүй өөрөө халагдсан шүү дээ. Тэгснээ Нью-Йорк Никс ирснээр Брансонгийн гараас бөмбөгийг гаргуулж чадах уу? Брансон үгэнд нь орж чадах уу?
Тэрний он Майк Мэлоун ирээд Карл Антони Таунсыг ёгч болохгүй. Ер нь гэхдээ бас ер нь одоо бас нэлээд тийм том нэрсэнүүдтэй л бас очиж штэ. Өөрсдөө нөгөө айтхийн өндөр гэдэг үнэлсэн тоглож зөндөө шүү дээ. All Star-ууд дээр л очиж тийм. Одоо Брансон, Катнэд тоглож нар бас очин бодоход бас тийм амхан биш байх гэж би бодож байна. Тийм учраас би одоо Анри хэлсэндээ 100% санал нийлж байгаа учраас ямар ч маш сайн найруулах, оноо авах чиглэл юм биш те. Яг сайн IQ өндөртэй юм туршлагатай холбогч сэлгээндээ заавал авчиад Брансон амарч явах хугацаанд тэр Bridges Anunoby хоёртойгоо тэр холбогчтойгоо тэр хоёрыг ингээд гоё ашиглаж тоглох ёстой болов л гэж бодоод байна. За бүгд дараагийн сэдвээр оръё. Гэтэ нөгөө юунууд болж байна? Phoenix Suns багтай юу гаргая гэдэгхөө дасчуулагчийг ахахаар бол сонгосон. Чин Jordan Ингэнэ. нэг лээ. Ингэнэ. Jordan Otto лөө. Jordan Ott гэдэг. Jordan Залуу хүн сонсож шүү дээ. Энэ ч үгүй 2010 оноос хойш Hawks, Nets, Lakers, Cavs багуудад туслахаар ажилласан туршлагатай. Би ихтэй бол нэг сайн мэдэхгүй л. Одоо ингээд энэ дасгалжуулагч төр ингээд ярихад хүмүүс яаж дасгалжуулагч болдсон бэ гэсэн асуулт амар их. Одоо тэр замнал нь шүү дээ. Тэнгуут Vision coordinator гэсэн юм шүү. оюутан багта спорт менежментээр сурсан. За тэгээд дасгалжуулагчийн карьерийг юугаар эхлүүлсийг айгу чухал байгаа байхгүй. Видео координатор буюу тоглолтын анализыг хамгаалалт тоглохыг нэг задрагаа хийдэг. Тийм, спойлер хийдэг. Эндээс тоглолтын тэр одоо бүх ингээд сегментүүдийг ингээд ойлгож аваа сураад тоглолтыг удаашруулж хардаг гэсэн хэсгээр. Тэгэхээр маш их зүйлийг сурдаг. Ингээд туслах дасгалжуулагчийн замналаа тэгж эхлүүлээд ингээд баг руу ингээд өөрөөр баг руу ингээд шилжиж 3 багаар явсан байж тээ. Ингээд одоо эхнийхээ ахлах дасгалжуулагчийн ажлыг ерөн жоо аюу хэцүү Нөхцөл байдлаас нөхцөл байдлаас эхэлж байгаа гэж харж байна. Яг зөв миний харж байгаагаар Kevin Durant-ийн солилцоо хэрвээ болох юм бол дасгалжуулагчийн карьер нь гоё эхлэх байх. Бас Devin Booker бол жишээ нь энэ дасгалжуулагчаа өгөнд ороод тоглож чадхаар ч юм уу те. А Kevin Durant-ийг жишээ нь энэ залуу дасгалжуулагч хурж ирээд бас яг ингэ явах гэхэлж байгаа хэцүү гэж магадгүй юм бол гэж. А гэхдээ Phoenix Suns-ийн энэ хийж байгаа дасгалжуулагчаа авч байгаа гэрээ нь бол бас урт хугацаагаар бас хараад ах шиг байна тийм ээ. Энэ дасгалжуулагчтайгаа ер нь удаа гэдэг тийм. Одоо ер нь харин тгийсээ тийм. Одоо OKC-ийн загварыг хулгайж болно шүү дээ. Тэгэхээр одоо би одоо Durant, Devin Booker, Bradley Beal 3 ахаад нэг жилийг хамтдаа өнгөрөөлөөр миний толгой буухгүй. Яах гэж. Гэхдээ мэдээдүүд маш их гарсан байсан мэт энэ дээр. Durant бол явах тодорхой. Durant бол явах тодорхой. Өнөөдөр салхыг маш хүсэж байна гэдэг. Бийлээс салъя гэсэн чинь авахыг хүсэж байгаа баг. Баг байхгүй. Тэр өндөр салинг одоо яах вэ? 50 сая шүү. За Вашингтонд нь авчаал зодгийн тайлбарлаа. Буцаад нэг Вашингтон авах юм болоо. Авч магадгүй баг шүү тэр чинь. За Matt Ishban тэ. Одоо тэгээд Ерөнхий менежер. За энэ удирдлагын орнууд ажилласан дасгалжуулагчдаа бүгд л халагдаад шүү дээ ингээд. сайхан хадгалт юм байна. Одоо Jordan-ыг Жил болгон халагдаж шүү дээ. Ингээд харах юм бол Monty Williams-аас сайжруулсан юм байна уу? байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Бид их ярьдаг шүү дээ. Ярьжсэн шүү дээ. Энэ Monty Williams бол Тэгээд дээрэс нь сольж авчирсан дасгалжуулагч нь бас дандаа том нэрнүүд байгаа шүү дээ. тийм шүү дээ. Зөв жижиг нэр биш шүү дээ. Ер нь бол гэхдээ дасгалжуулагчтай биш байна гэдгийг бол одоо цөмөр харчлаа шүү дээ. Тэнгүүд удирдал эхлэх болгонд л дандаа бид нар Phoenix Suns багийг юунд нэрлдэг. 60 хойжин, тэд шууд контент Western контент шууд нэрлдэг дандаа нэрлдэг байсан шүү дээ. Хизээш тэрэндээ хүрдгүү. За одоо All-Star-ын дараа их байлгүй дээ. За одоо тэх байлгүй дээ. Ерөөсөө байдгүй. Яг Devin Booker-тэй финал хүртэл явцсан нь тийм өндөр хүлээлт үүсгэсэн байгаа тийм л. Тэрээс хойш KD-г нэмээд авцсан. Энэ бол бүр алчлаа. Тэгэхээр тийм багийг чинь ингээд сайжруулаад тахлаар чинь хүмүүс одоо алах юм байна л гэж бодож. Гэхдээ яг Booker-тэй финалд хүрсэн баг дээр KD ихээр хүн ч гэсэн гэж бодно үстэй. Тийм шүү дээ. За одоо л аачлаа гэлдэг. Тийм шүү. Бүр унаалт гэдэг те. Гэж байгаа харамсалтай те. Одоо тэгээд энэ тоглогчийг хараа л та. 8 дахь шинэ дасгалжуулагч ахлах дасгалжуулагчтай ажиллах гэж шүү дээ. Гэхдээ энэ хүн чинь нэг багт байгаад байгаа шүү дээ. Тэрөөсөө солигдоогүй. Угаасаа Suns одоо угаасаа тэр KD-г явуулаа яг зүгээр одоо яг Booker дээр ингээл ахаад босхоос өөр арга байхгүй хаа угаасаа. Угаасаа өөр арга байхгүй. Ер нь тэр нь ч дээр Booker дээр байсан тэр багийн угаасаа финал төрсөн тийм үстэй. Тэгээд тоглогч нар ирлээ их гурал боллоо. Ямар ч шалгаа гарсан тэгэхээр анхныхаа тэр систем буцаад орсон байх. Гэхдээ одоо сайн дасгалжуулагчтай хамт удаан байгаадыг зөв ингээд босоод явсан бол Booker бол финалд хүрэх хэмжээний ур чадвартай тоглогч мөн л байгаа байхгүй юу? Хүрсэн шүү дээ тийм. Авраг авах хэмжээний. Тэнгууд тэр үеэс эхлээ нөгөө нэг задрал нь нөгөө Крис Полд гэрээ өгдгөөс нь эхэлсэн шүү дээ. Полыг явуулах зүг авч үлдэх зүг. Пол нөгөө мөнгө асаагүй.
Тэгээ тэрнийхэн гороор ингээ Микал Бриджсийг алдаал, Эйтнийг явуулаад ингээ задрал эхэлсэн байхгүй. Тэгэхээр яг зөв баг бүрдсчүүл ур чадвар амар л та. Гялалцж явах өстой тоглогч шүү дээ. Ер нь бол. Тэрээс одоо сүүлийн үед бол ер нь баг яригдхаа болж шүү дээ. Тэгмүүд Стив Кер засгалжуулагч яалаа. Тэр амар бүрэлдэхүүн сая өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн дээр тоглолт дуусгадаг тавт дээр Бүүкер байнга байл. Хамгаалтан дээр шүү дээ. Байнга байл шүү. Тэгэхээр чин зөв засгалжуулагч зөв ашиглал Бүүкер ямар ч багт гой тоглогч байгаа аахгүй бүх юм. Лидерийн үргээрч тоглож чадна. Тусгай Хариуцлага ингээд өөрүүлээд ингээ яхаар хийх юм хийчээд байдаг. Зүгээр хит жоохон Phoenix Suns-ыг жоохон яарцсан болов тий. Аврагын цувралд хожигдсны дараа бага хитрхи хурдан задлаад тий. Яарад авахгүй тий. Тэгээ болтонд ортуулаа ийдсэн. Тэрнээс Бүүкерийг бид нар бол хангалттай үнэлэх ёстой. Дээрээс нь Phoenix Suns гэдэг багт 93 оноос хойш финалд хүргэсэн тийм ээ. Энэ тоглогчид өөрийнхөө ер нь бол багаж яг чирээд хүргэсэн шүү дээ. Тэгэхээр энэ тоглогчид бид нар бол угаасаа яг хангалттай бол ярьж болно шүү дээ. Тэгээ сая тулаа гэдэг сүү сайн тасалж сая яг Америкийн шгшээ дээр тэд тоглогчийг яг тоглолт төгсгдөг тав дээр байнга байлгаж шүү дээ. Тэгэхээр тэр ямар хэрэгтэй тоглогч вэ гэдгийг мэдэгдэж шүү дээ. Бүүкер одоо NBA-д ороод хэдэн жил болж байгаа юм бэ? Одоо ч ус өвчтөн. 10 жил. 10 жил. 8 жил, 9 жил баг. За 10 жил гэж бодлоо. 8 дахь тасалжуулагчаас сурцсан байна гэдэг чинь. 10 жил NBA-д байлаа гэхэд л 8 өөр тасалжуулагчтай очсон байна гэхээр амар тий. нэг ч одоо яг тогтсон систем дээр тоглож чадаагүй л За байгаа. нэг ийм мэдээлэл гарсан тийм ээ. KD New York Knicks баг Карл Антони Таунсаар ер нь солих бодолтой байгаа гэсэн шоум яваад гисэн байлээ тий. Аха. За зарим нэг хүмүүс бол тэр Кевин Durant-ыг San Antonio Spurs-д очвол хамгийн гоё тохино гэсэн хүмүүс. Тэгээ та тий. энэ тоглогч жигтэй мөнгө зөнгөний гэрээ мэрийн бас хэцүүлтэй тий. Өндөрлөлтөө ялж байгаа. Тэрээс мэдээж нэг багт очих юм бол хангалттай бас. Одоо бас асуудал яригдсан шүү дээ. KD бол сүүлийн хэдэн жил нэг ингээл дандаа их гурвлын нэгдэл шиг юм дээр бүтлэх хүсэлж баха нэрүүд дээр тий Хаардан Кайверт нийлээл. Тэрнээс бас л яг ингээл баг нь зүв босцсон тий. Хин хамгаалах, хин довтлох, юу хийх юм, солилцоогоор юу болдгийг тийм юм тодорхой баг дээр очиход бол ямар ч бэлэн тоглогч шүү дээ. Нэмэх 25 оноо шүү. Шууд одоо Тэр багт нөрөлт шууд 25 оноо авч шүү. Тоо толгон дээр ямар ч систем тохирдог. Зүгээр одоо ингээд хожигдсоор байгаа сүүлд бид нэр мартагдаад байгаа болохос энэ тоглогч чинь амар амтэн шүү дээ. Ямарс нь л хэцүү л болох гэдэг. Гэхдээ ямар ч асуудалгүй оноо авч чадах. Одоо Цогд өгч юм шүү. оноо авах тал дээр Carmelo Anthony ч гэдэм үү Kevin Durant хизээч асуудал байгаагүй шүү дээ. Ямар ч насандаа тий. Өнөөдөр ингээд одоо яг үннийг хэлэх хэрэгтэй болчихж байгаа юм. Kevin Durant яг үндэ ISO нэгийг урд нь бол яг систем нь бий байна гэдэг бага хожуулаад өөрөө тогтоод бодоод хожоод гэсэн. Одоо оноо авахаас өөр зүйлийг үнэхээр хангалттай хийхгүй. Тэр нь хамгаалалт байд юм уу, самбар байд юм уу? Багийн систем доош тоглох. Систем доош тоглох. Тэрийг хийхийг хүсэхгүй шүү дээ Kevin Durant. Тэгэхээр чин яг л одоо Kevin Durant-ийг жишээ нь нэг амар сайн контендер баг дээр очиод сэлгэнээс тоглолцохоо яг юм сэлгэн санаа авдаг оноо авах хэрэгтэй байна гэвэл Kevin Durant-ийг хүлэн зөвшөөрөхгүй бол хүлэн зөвшөөрөхгүй Шүрхүү. Бүгд ихтэй яриад тэгвэл Никсийн нөгөө гол 5 тоглогчдын гэрээг бүтээр зүгээр харж идэх. Энэ ч бас нэлийн юм харагдаж байна. Дээрээс нь яг систем тогтцсон зөв явж байгаа баг шиг Kevin Durant-ыг авахыг хүсэхгүй шүү. Тэр багийн chemistry идэх байхгүй юу? За яг энэ бүдэр харсаа Bridges 24 сая хичээл тийм ээ. Аннобигийн нөгөө өндөр дүнтэй. 34 сая, Josh Hart 19, Ananobi 39 юм. 40 юм. Өсөх гэр яваад жилээс. Катих 50, 53 юм. Тэгээ 61 болно гэж бодлоо. Юу гэсэн үг юм бэ ч одоо. Кац ч харин. Арай Миннесота харин явуулсан шалтгаан. Ингээд Брансны уур үед байгаа. Тийш идрээс баг цэлээ аваад шүү дээ. Өөрөө явуулсан шүү дээ. Хүч гэтээ нэр гэсэн. Тэгээ ингээ хамгаалж чаддгүй тоглогч нь харал та. Тэгээд тэр уураа дээр нь тасалжуулагчтай гаргаад байхгүй энэ шүү дээ. Францыг ихтэй зүрх 20 сая зүрх гэдэг ч юу гэдэг тийм шүү дээ. Кат Франц зүрх 20 юм шүү дээ. Одоо 61 саяыг авах гээд байгаа хүн байж шүү дээ. Одоо 61 сая. Одоо Дэвин Букер 2 жилийн 150 сая доллараар тэрийгээ сунгана гэж ярьж байна. 75 сая доллар. Яг энийг нь харч Чарльз Баркли уурлаад байна. Тийм шүү дээ. Эдгээр арай л даварцсан байна. Одоо өнөөдөр Жордан яг энийг тоглож ирсэн бол 100 сая долларын цалин авнаа. Ганцаараа. Жилийн 100 саяын цалин авч чадхаар тоглогч. Тэгээ ийм амар цалинтай, ийм амар эмчийн баг. Одоо хувийн нийслэг тоглолт үнжмөөргүй байна. Back to back тоглолт моолт Бүх юм чинь ингээд техник, технологи, ингээд имчилгээ, массаж бүх юм чинь улам сайжраад ингээд шилүү хаан бүр ингээд амар болчиход өмсөж байгаа пүүцчээ хүртэл ингээд амар гоё болсон юм байхад та нар ингээд улам л ирэх ямбан нэмэгдээд бид нар зүгээр ингийн авсан суугаа явдаг байсан гэдэг. Үнэ. Тэр чинь бас нөгөө тэрхтээ бас тэр үеийн хүмүүсүүд бас төмөр биетэй байсан гэдгийг бас
хийх хэрэгтэй л дээ. Одоо тэнгууд энэ багийг ингээ хар л та. Тэр ихний 3 үнийг цалин хар л та. гэдэг баг. 150 сая. 3. Тэгээд үлдсэн 12 тоглогчоо яах юм? 30 сая төгрөгийн багтаах юм. Энэ 30 сая доллар багтаах юм. Детройт чинь 110 120 сая. Одоо багаараа. жишээ нь зүгээр нэг сайн зүйл нь Кэдигийн гэрээ дуусгах ойрхон байгаа гэрээ болохоор нэг жилдээ нэг баг туршаад үзэхэд алдах юмгүй байна. Нэг 50 сая өгөөд те. Туршаад үзэж болно. Тэгээд туршиж үзэх юм бол нөгөө нэг багууд дээр очиод туршихаар баг үлдчихсэн шүү дээ. Жишээ нь Хьюстон Рокетс. Тийм Үгүй тийм тийм байна те. Яг турших хэрэгтэй. Яг нэг хүн дутаад байгаа, яг нэг суперстар дутаад саяг унлаа штэ. Одоо тийм Анар одоо сая ингээл Дүрэнд хамгаалтан дээр чичээхээ болцсон гэл уусаа Усна хамаачих юм чи яа. бүтэхгүй байгаа юм чинь. Тэр баг нь өөрөө бүтэхгүй хахаар хинч ялангуяа гэдэг шиг. Хамгааллын Би гэж одоо хүсэхгүй ингээд гэж. аврагын хэмжээний баг дээр очиод Плей-офф плей-офф тоглох тоглох Дурант хамгаалал л дээ. амар хамгаалал. Өдөрт одоо Дурант гэж хамгаалаад яа. Надад Үгүй харин одоо нөгөө өдрөл Дүрантийг зүгээр ингээ урсгалаар нь тоглуулад одоо Каваиг ашигладаг шиг л плей-оффт орчих хэмжээний багт л очмоор байгаа байхгүй юу? А тэгвэл сая ингээл Нэтс Санс хоёрын карьерийг нь харах юм бол нүд талтарсан байлаа шүү дээ. Дүрант заавал Бүкер хоёр жишээ нь ингээд энэ хоёр заавал 30 30 авч ижил баг нэг хожигдуул хожигдно. Нэг ийм байгаад идэм билээ. Одоо яг ингээл тамирчтай ингээд яг сүүлийн карьерийн сүүлийн хэдэн жил ирнэ шүү дээ. Яг энэ мөчлөг дээр яг нэг хүлээн зөвшөөрөх асуудал байдаг. Тэр нь яг одоо би нөө нэгдүгээр сонголт, хоёрдугаар сонголт гэдгээ болоод өөрөө хойш нь тавиад за чи тоглоо гэдэг тамирчин байгаа. Эсвэл би одоо ч гэсэн чаднаа гэд яг үеийн өнгөрчөөд байгаа шин тэгээд тэртэйгээ эвдэрч чаддгүй тамирчин байгаад байгаа. Яг энэ мөчлөг дээр одоо Дурант ч юм уу хэд хэдэн тамирчид ирчүүл гэж би хараад байгаа. Гэхдээ одоо бодъё л да. Одоо Хьюстон Рокетс баг би сая хэлсэн хэрэг. Тэр багт ингээд хамгаалахгүй юм байна. Сая ямар амар яхар хамгаалтай амар заваа баг гэдэг харчлаа шүү. Кэдигтэй хамгаалахгүй биш шүү дээ. Ураад тэр өндөр хүн. Үн кэдиг өдөөс орно гэдэг нь өөрөө хэцүү байхгүй. Тэр өндөр хүнээс. Тэгэхээр тэр чинь өөрөө байгаа баяр нь. Тэгэхээр ядаж зөв Джейлен Грины оронд чинь KD байсан бол гэж юу? Ер нь тэгчэд бол Хьюстон Та ингэж яриад байгаа. KD ирвэ мэдээж тэр өндөр хүн буцаадлахаар ингээд гараагүй зогссон байл хамгаалчихна. Тэгэхгүй яг 3 шугам дээр гарч ирээд нэг хурдан холбогчтой солиод гараад ирсэн багт бол KD одоо тэрийг ухарч хамгаалах боломжгүй болсон байхгүй. Гол одоо тэр нэг ухарч хамгаалдаг тэр энэ хөдөлгөөн чинь 80 насаад агаад удаан ширчдэг. Тэрийг л яриад байгаа. Тэр хамгаалтыг банк тэр чинь тийм switch. банк гэж тэр яг талбай дээр зүгээр хараа зогсоод байх юм. Тодорхой хэмжээгээр тоглолтын үүрэг ингээд ротейт хийгээд ингээд хамгаалаад явах шийдэл. Тэр үний тэр нөгөө тоглолтод үзүүлэх оноо авах чадвар нөгөө тэр багт байхгүй шүү дээ. Буцаагаад нөгөө багтаа одоо чинь Гринийг бид нар одоо харж байгаа. Грин ч одоо нэг тоглолтод 30 оноо аваад маргааш нь 5 оноо авчиж байгаа шүү дээ. Тэгээ нөгөөд нь хахаа 19 нөгөөд нь хахаа 3 оноо авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь KD тоглолт болгонд 25 нэмэх оноо авчиж байгаа. Тэрнээ санал. Тэгэхээр чинь тэр чин KD-ийн карьерийн тодорхойлолт шүү дээ. Оноо авалт. Гэхдээ яг KD яг ингэж хараад байна л да. 25 оноо авч जैन те. Гэхдээ талбай дээр жишээ нь нэмэх 2 ч. Гэхдээ бус нь хамгаална шүү дээ. Бас давхуулгүй яг баг чинь сагсан мөнгө чинь ингээд багаараа хамгаалчих болно шүү дээ. Нөхөж болно. Чи зөндөө юм гэж KD бол явах угаасаа тэгээд энэ зам бүр амар зам болно гэдэг ба шүү дээ. Одоо энэ чинь KD солигдох гэдэг амар хэрэгдэж байна. Янис солигдох гэдэг нь гэхээр угаасаа амар том хөдөлгөөн болох гэдэг тийм. Ер нь Янсыг хүлээх баха бүгд. Тэгээ Янсын солилцооны ардаас шийдвэр гаргах бах тийм. Янс ямар багт лигт маш том нөлөөтэй хөдөлгөөн болох гэдэг байхгүй юу? KD мэдигээс илүү. Өхөн байхгүй юм байж наашир. Янс гэхдээ ингээд наашраад гэдэг байгаа шүү дээ. Янс тэгээд орондод л үлдэх гэдэг шиг байна дөө. Тэрийг тэгээд дараа явах. За тэгээд энэ лоногт мэдээж яг тэгээд NBA-гийн финалийн 2 тоглолт явах юм байна. За тэгээд дагаад бол бас маш олон мэдээлэлүүд гарах бах. За дээрэс нь NBA-гийн драфтын юу бол одоо аль бисрас цаагдаад томдолдоод ингэж явах юм л лоногт. Драфтын өдөр товцсон. Драфтын яриа ягдаад эхэлчих واخ юм. Одоо дараа жилийн драфт ирэх чинь 7 сар товлогдчихжээ шүү дээ. Драфт тийм өдөр нь хийжээ. 25 би цээжээр санах. 24 25 тоглолдог. Тэгэхээр миний тэгэхээр нөгөө энэ 7 тоглолт гарах гэсэн тооцооллын хуваараас ардаас нь 2 3 оны л дараа байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө ихэнхдээ нөгөө заримдаа нөгөө яг драфтын өдөр бүцэнд болчоод бид нэг төдийг тэрийг ярьдаг гэж бохгүй ихэнхдээ бид санаж ирэл. Тэгэхээр ерөг яг яриад дуусгах гэж байгаа гэж бодож юм миний яриугаар бол. Тэгэхээр бас бид нар бас ярих юм ихтэй л байгаа. Ямар баг руу очих нь тэр чинь бас маш гоё шүү дээ. Купфла гэдэг баг руу очих бол тэгэл яг нөгөө тодорхой байгаа л та гэхдээ 2 3 дээр бол нэлээд солилцоо мэлцээ орох л баг. Тэгж бодож байна. Тэ? За бүгд юу эмбэ тогт хамтаараа залуусаа тэгээд 7 хоног яг энэ цагта бүгд уулзцаа.